байцгаана уу? Та бүхэндээ энэ цаг мөчийн мэндийг хүргэе. За болормоо коучтэйгээ хийж байгаа ээлжид подкастын маань сэдэв трама ба харилцаа гэдэг маш сонирхолтой сэдвийн хүрээнд өнөөдрийн подкастаа хийхэд бэлэн болсон байна. За энэ цаг мөчийн мэндийг хүргэе. Болормоо коуч. Баярлалаа. Сайн байна уу? Эргээд уулзч одоо таатай байна. Маш чухал сэдвийн хүрээнд ярилцах гэж байгаа тийм ээ. За трама ба харилцаа. За тэр дундаа яг монголчуудын манд дунд нийтлэг байдаг тэр одоо трама үүсгөхөөс тэр харилцааны ямар одоо төрлүүд байгаад идэх юм бэ? Энэ талаар бас ярилцах болсондоо маш их баяртай байна. За тэгээд хоёлаа шууд гол сэдв рүүгээ ороод явчих гэж бодож байна. Тэгээд миний хамгийн ихэнд асуух асуулт бол яг трама гэж юу вэ гэдгийг мэдээж хэдүүлээ эхлээд нэг тодорхойлолтоо гоё ойлгоцсон зүгээр ах гэж бодож байна. Тэгээд харилцааны трама үүсгэхэд яг ямар хүчин зүйлс нөлөөлдөг юм болоо энэ тал дээр та яриад хоёлоо подкаст эхлэе гэж бодож байна. За, маш оновчтой асуулт байна. Trauma гэж өмнө нь урд хэлж байсанчлан самада гэдэгрэл талаас бол бие дээр үүссэн constriction чангарал те энергийн бөглөрлийг хэлж байгаа. Амийн эрчим нь ямар нэгэн байдлаар бие дээр нь чангарал үүсээд биес нь яг нь бидний гацсан байгаа гэсэн үг. За энэ амьдралд тохиолдсон бүх үйл явдал хүнийг trauma одоо хүнд үүсгдэггүй тийм ээ. Харин нэн сэтгэлдээ нэгний оршихуй дутснаас дэмжлэг холбоо харилцаа дутснаас болж trauma үүсдэг. Тэгэхээр trauma нэг талаараа харилцааны асуудлаас үүдэлтэйгээр тийм ээ нэг шил харилцаа дутснаас үүсдэг нөхцөл байдал гэж ойлгож болох нь шүү дээ. Тэгэхээр trauma ба харилцаа гэдэг сэдв ярихлаар яах аргагүй энэ хоёр бол ингээд үнэхээр уялдана. За ер нь хосын харилцаа том болсон хойно одоо ажил хэргийн хосын нийгмийн харилцаанд ороход хүүхэд насандаа асран хамгаалагч ээж аав багштайгаа ямар харилцаа үүсгэж байсан бэ? Эргэн тойрныхын хүмүүс хэрхэн харилцаж байсан бэ гэдг нь тэр том болсон хойно харилцаанд шууд тусгалаа болдог. Ерөөсөө онлоорооч тэр хүний амьдралд магадгүй заашгүй давтагддаг. За одоо нэг талаараа trauma reenactment гэж байгаа юм. Харилцааны бага наснд тохиолдсон ямар нэгэн харилцааны trauma идэхгүй бол том болсон хойно дахин давтагдах магадлал нь даруй бараг 90% гэж хэлдэг. Тэгэхээр магадгүй одоо харилцаан дээр тулгараад байгаа асуудал хүүхэд насны харилцаа одоо хүүхэд насны trauma ялангуяа eenэгшил хэр байсан бэ гэдгээс их хамаарах гэдэг. Тэгэхээр eenэгшил гэж юу вэ гэдэг үгийг тодорхойлох хэрэгтэй болж шүү дээ, тийм ээ. За, эхийн эвлэгээс гарлаа хүүхэд ээж асран хамгаалагч хин нэгний үнэр хин нэгнийг тэр 5 мэдрхүүгээрээ мэдэрнэ. Хүүхэд бол тэр чигээрээ мэдрэмж өгнөөс ангид шүү дээ. Мэдрэмжээр ингээ холбогдно мөн үү? Тэр холбоо харилцаа бат байх юм бол буюу ээж асран хамгаалагч аав хүүхэд уйлах үед хүүхэд зүгээр л хэрэгцээгээ уйлаад илэрхийлнэ мөн үү? Тэр үед юу хэрэгтэй байна? Тэрэнд нь мэдрэг хандаад хариу үйлдэл үзүүлээд одоо хоол сүгэ өгөх хэрэгтэй бол өгөхүүлээд хураалах хэрэгтэй бол хураалаад ингээд бид нэр ингээ асардаг мөн үү? Тэр юмаа хэр сайн хийж хэр их хэрэгцээнд нь балчир үед нь мэдрэг хандсан байна. Тэр хэмжээгээр eenэгшил тогтдог. Тэгэхээр eenэгшин гэхлээрээ би хэрэгцээгээ илэрхийлэх үед би өөрийнхөө хүслийг илэрхийлэх үед мэдрэмжээ илэрхийлэх үед намайг сонсдог хариу үйлдэл үзүүлдэг хамгаалдаг хүн байгаа. Энийг сонсох үед магадгүй ингээ таны нэг сайхан нуруунаас ч түшиг тулгуур байдаг да. Нэр нь намайг түшдэг хүмүүс байдаг да гэж бодож байгаа бол та бат eenэгшилтэй байна. Ер нь яг хоо дэлхийд даяараа хүн амын 40% нь бат eenэгшилтэй гэж үздэг. Зарим соёлд бол илүү өндөр ээж магадгүй тийм ээ.
За тэгэхээр бат энэгшил гэхээр нөгөө талд нь эмзэг энэгшил гэж харж байна. Эмзэг энэгшил нэг юм 2 төрөлтэй, 2 3 төрөлтэй байгаа даа. За нэг нь ингээд чарлаад наалддаг. Жохон ээж холдох үед, ласраа хамгаалагч холдох үед л давчтаал, бачуураал, чарлаал, байж ядаал, тайвширахгүй. Тийм ээ. Тэгэхээр эмзэг энэгшилтэй. За том эмзэг энэгшилтэй хүүхэд анхнаас том болсон хойно энэ харилцаанд яаж илэрх вэ гэхлээр одоо хит их хартай болдог ч юм уу. Нөхрөө дандаа эхнэрээ дандаа хажуудаа байлгах гэдэг, хараандаа байлгах гэдэг, биеэр ойр байлгах гэдэг, санснараа хөдөлгөх гэдэг, өөрөөс нь арай өөр үйлдэл хийх үед, магадгүй ийш тийшээ ажиллаар явах үед, өөр харилцаанд орох үед дандаа түгшдэг, айдаг, очиж наалддаг. Тэгээ нөгөө талынхаа хэрэгцээнд хит их мэдрэг ханддаг. Нөгөө талынхаа тойглол, асраал, халамжлал, эсвэл ингээл байнгын юм нэхэл над руу хаар, намайг халамжил, чи намайг нэг л тоохгүй байна гэл те. Ийм төгшөлттэй дандаа давшилттай байдаг байна шүү дээ. За нөгөө тал нөгөө хоёр дахь төрөл нь болохоор зүгтах хандлагатай. Хүүхэд төр бол яг хөглөр ээж асран хамгаалагч гараад явсан ч юу ч болоогүй юм шиг ингээд дүр хэсгээ сууждаг. Зөөр тоглоом хараад эргээд ороод ирсэн ч нүдрөө нь харахгүй. Миний хүүхэд нааширдаа гэд очихгүй цугтаагаад идэх юм. Яагаад гэвэл тэнд нэгэн цагт би тэр хүнд итгээд биеэ суллаад наалдаад итгэсэн чинь угаасаа намайг ингээд миний хэрэгцээнд мэдрэг бус хандсан тий бүр илүү хэцүү байдалд орсон. Би орхигдсон, гологдсон, хаягдсан, надад хинж туслаагүй. Тэгэхээр би угаасаа хинт ч наалтахгүй байвал зүгээр. Тэгэхээр би даасан байна. Энэ нь том болсон хойно яаж илэрч болох вэ гэхээр хосын харилцаанд. За жоох ингээл өөрийг нь үл тоогоол нэг л өөрлөө хандахгүй байвал очино. Мөн. Тэгэл өөрлөө наалдаал, дотносоол ирэнгүү цугтаачдаг. Тэгэхээр хосын харилцаанд байх нь жоохон дотносол үүсэл харилцаа зузаараал ирэхлээр хаяал явчдаг, цугтаагаал явчдаг. Тэ. Тэгэхээр олон харилцаанд ингээ ордог. Олон хосын харилцаанд ордог ч юм уу те. Олон хамтрагчтай байх ч юм уу. Тийм байдлаар илэрч болох нь. За ийм төрлийн бүр ийм хүн шатандаа бол гэр бүлийн харилцаа үүсгэх ер нь бол чадамж нэлээд сул байна. Жохон дотносоол ирэнгүү зүгтаач нь ихэнх үедээ бүр ингээд нөгөө хүний сэтгэлийг татаагүй өөртөө энэгшилээгүй байхдаа бол ингээд араас нь хөдөлтөл ингээд те ингээд ахна штэ тэгэл нөгөө харилцаа эргээл хайртай болоод дотносоол чи өөрөө бас сэтгэл татагдаал ирэнгүүт л нэг л болохоо ойлол зүгтаах те зүгтаач та. Тэгэхээр ер нь зүгтэлттэй байдалтай. 3 дахь төрөл нь бол энэ хоёрын хослол. Тэгэхээр одоо яг нөгөө трама ба харилцаа гэж ярихаар яалтчгүй нөгөө хүүхэд байхад яг бид нар ямар орчинд өссөн гэдэг тэр одоо гэр бүлийн хүмүүжил рүү бол зайлшгүй орж ийн тийм ээ бит хоёрын яриаг сонсохоор. Тэгэхээр нөгөө одоо сүүлийн үед яг нийгэмдэр гэр бүл салалтч гэдэг юм уу те одоо тэр нөгөө abortion те хүүхдээ ахуулж байгаа байдал ч гэдэг юм хурц асуудлууд нэлээд их өндөгдөж байгаа. Тэдгээрийн тоонууд бас нэлээд их өсөж байгаа маань эргээд магадгүй хэдэн жилийн өмнөх яг бидний нийгмийн одоо тэр соёл ч юм уу те соёлын нөлөөлөл ямар байсан. За тэгээд тэрэн дотор нөгөө гэр бүл гэдэг хамгийн анхдагч тэр жижиг нэгж дотор одоо ямар процесс явагдаж яаж хүүхдүүдээ хүмүүжүүлдэг байсан гэдгийн одоо үр дүн нь өнөөдрийн яг нийгэмдэр гарч ирж гин гэж би харлаа. Тэгээд өнөөдөр яг нэг судалгаа харж ийлээ л да. Тэгсэн чинь нийгмийн өнөөгийн сэтгэл зүйн эрүүл мэндийг дунджаас доогуур гэж одоо 3 хүн дотмын нэг нь үнэлсэн байна л да. Тэгэхээр ер нь бол энэ нийгмийн сэтгэл зүй гэдэг бол үнэхээр хүнд маш муу байна гэдэг бүр үнэлгээг өгсөн байх жишээний. Тэгээ ингээ харахаар одоо энэ нийгэмд гарч ирж байгаа тэр төрөнд дурдсан тоонуудыг ч юм уу ингээд харангуут бол ер нь сэтгэл эмзэглүүлэхээр тоонууд, судалгаанууд маш их харагддаг. Та бас тэр тал дээр мэдж байгаа ах тий. Тэгэхээр төрөний яриан дээр одоо ялангуяа гэр бүл гээд за хоёлаа жоохон гэр бүл хүмүүжлийн тал руу жоохон гүнзгий орё гэж бодвол одоо биднийг жоохон байхад за социализмын үе, за тэгээд ардчлалч гэд ярьдаг штэ. Тэр нэг нийгмийнхээ бас ялгаа онцлогоос болоод хүмүүжлийн арга барилууд өөр байсан нь одоогийн бидний яг амьдрал дээр үр дүн нь гарч ирж гин гэж миний зүгээс сая
таныг ярьж байхад харж илаа. Тэгэхээр нөгөө үл хайхрах хүчирхийлэл гэдэг юм уу те одоо нөгөө хүчирхийллийн төрлүүд гэвэл үл хайхрах хүчирхийлэл гэдэг дээр тэр одоо нэг шил айгуу тийм эмзэг байдаг энэ төр нөлөөлт юм болов уу гэж бодлоо л доо. Тэгэхээр одоо яг миний хувьд ч гэсэндээ ингээл бодохоор тэр үл хайхрах хүчирхийлэл өртөөд ийн гэдгээ ч ер нь хүүхдүүд мэддэггүй шүү дээ те. Ээж аав маань өглөө гараад орой болтол ажилдаа гэж явбал нөгөө нэг ах нь ч юм уу их чинь ч юм уу айлын том нь дүүнэрээ хараал үлддэг нэг юм ээж аавыгаа орлоол айгүй хүүрэг хариуцлага өгрээд үлддэг ч юм уу. Тэгэд энэ одоо тухайн үеийн тэр хүмүүжлийн тэр гэр бүлийн байдлын нөлөөлөл одоо яг нийгэмдэр ямар байдлаар гарч ирж байгаа танд харагддаг вэ? Бас жишээн дээр тайлбарлал тий. За тэгье. Тухайн үед чинь 24-ийн цэцэрлэг их түгээмэл байсан тийм ээ. Тэгээд нийгмийн одоо систем нураад хэвэн байсан юм хэвэн болгоо болсон. Нөгөө олдог байсан орлогч нь хэдэн 10 дахин магадгүй 100 дахин багассан тийм ээ. За тухайн үеийн нийгмийн системийн нуралт үнэхээр гэр бүл шууд тусгалаа болно тий. Та бодол та чи бид хоёр одоо нэг сард 1 сая орлоготой байлаа гэж бодъё тий. Тэр маань ингээ хангалттай сайхан хүртэг. Би социализмын үед боловсрал эзэмс ч гэсэн нэр хүндтэй надад сайхан баталгаатай ажил байна гэд бодоод байжсэн чинь нэг өдөр бүх зүйл нурсан. Миний олдог байсан нөгөө сая төгрөг чинь 100 төгрөг болж хувирсан. Тэгээд лангуун дээр байгаа хоол хүнс байхгүй болцсон. Тэг яг энийг ярих үед юу болж байна? Бүр ингээд шок болж байгаа байхгүй. Тэгэхээр нийгэм тэр чигээрээ бидний эцэг их шок авсан. Тэр шок үүсгэд яаж амиа хамгаалах вэ? Нөгөө амьд үлдэх зүүн чинь асар хүчтэй ажиллана. Тэр үед яг гараал тэмцэлдэн зарим нь бол ингээд одоо түгшин айн сандран юу ч хийж чадахгүй болон цогтаана тий. Зарим нь бол сэтгэл готролд ороод хөвтөд өчөж байгаа хгүй. Ямар ч хариу үйлдэл байхгүй болоод тийм ээ. Доорсол төлийн хариу үйлдэл шүү дээ. Үхсэн юм шиг болоо тийм ээ. Юу ч мэдрэмжгүй болоод. Тэгээ энэ үед чинь за тэмцэх болгоно гэж тэмцэх чадвартай хүмүүс нь бол гараад тэмцсэн. Ингэхдээ гэр бүлээ орхиод явсан. Яхаараагүй цоочтой хаалганы цаана олон хүүхдүүд үлдсэн шүү дээ. Дандаа цонхоороо хараад бэжэдэг ээжигээ үлээгээл аавыгаа үлээгээл. Тэгээ сэтгэл засал хийгээл ингэхэд ерөөсөө цоочтой хаалганы цаана ганцаараа үлддэг, ганцаараа гэртээ байх нь үнэхээр айхтар амар учраас ширээн дор ороод нуугдж яадаг. Тэгээд ээж аавыг хүртэл өрөөндөө хаалгаа төгчээд хүнчлөөрөө өөрийгөө ухчаа чичрээ сууж яадаг. За тэгтэл тэр нөхцөл байдлыг мэдж байгаа зарим хүчрхийлэгч хүмүүс бол одоо за энэ айлын хүмүүс бол одоо ингээд явцдаг. Тэгэхээр хаалгын тогшиг гэдэг. Хаалга тогшиж исэн, танихгүй хүмүүс орж ирж исэн, хүчрхийлэл үлдэж исэн тийм дурсамжтай, тийм травматай хүмүүс би зөндөө олоодаа өөрчилж исэн. Тэ? За тэгэхэд энэ бол ингээд өөрөөр хэлбэл тэр ээж аавын хүчтэй айдас. Тэгээд тэр үед чинь мэдрэмжээ илэрхийлээд нийгэм тийм хэцүү байгаа учраас ээж нь аав нь ажилдаа гарахгүй болохгүй, ингэхгүй болохгүй гэдэг тайлбар байхгүй. Зөвхөн тэр хүнд хэцүү байдал чинь ээж аавд ихэнхдээ нэг бол сэтгэл гутралаар ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй, тайлбарлахгүй байгаа боловч байхгүй юм шиг тэр үл хаахарлаар эсвэл гэр бүлийн хүчрхийлэл, түрэмгийлэл, архины донтолт тэрүүгээр илэрч байсан. Тэгэхээр нөгөө сайхан аав ээжтэйгээ хоол ундаа идээд жаргалтай байдаг хүүхдүүд чинь аав ээж паник, шоконд ороод хит их ууртай, түрэмгий, эсвэл ямар ч хариу үйлдэл байхгүй. Тэгээд эсвэл өөрсдийг нь үл тоодог. Ямар ч анхаарал тэнд байхгүй. Анхаарал хэрхэн амиа хамгаалах дээр л бий болчихж байгаа байхгүй тий. Тэгээд тэр хүүхдүүд биеэр орхигдохын, биеэр үл хайхрахын зэрэгтэй сэтгэлээр үл хайхрагдж байгаа. Тэгэд маш тодорхойгүй байдал үсэд хинж тэрийг тайлбар хийхгүй байсан. Хинч миний сэтгэл зүй рүү хандаад чамд ямар байна? Чиний сэтгэлд ямар байна? Ээж нь өнөөдөр ууртай байгаа нэм шалтгаантай шүү уучлаарай гэж хэлэх хинч байгаагүй. Тийм түүхтэй хүн миний бодлоор л их ховор байгаа. Их л ховор байгаа. Тэгэд ирэхэр чи нөгөө ээж аавын айдас хүүхдэд шууд орж ирнэ. Дээрээс нь нэмээд миний амьдралын энэ ээж аав орхиж байгаа явж байгаа энэ шокод ороод ирчин. Тэгэд үйл дийлдэх сэтгэл хөдлөлд автна. Одоо нийгэмдэр энэ яаж илэрч ийнө гэхлээр маш их гэр бүлийн хүчрхийлэл, түрэмгийлэл, одоо нарциссистик хандлагаар ингээд харилцаанд илрээд байгаа мөн. Нэг бол
хамтрагчаад заавал өөрийнхөө байлгана. Хүүхдүүдийг яг хүснээрээ байлгана. За эсвэл орж ирээл ерөөсөө маш их ууртайгаар уур хилэнгээ зогсоож чадахгүйгээл төрөмгийн ууртай харилцаатайгаар ингээл харилцаал тэгэл ээж нь ингээл хүүхдүүд нь бөмбөгнөөл за аавыгаа ирэхээр чимээгүй ан шүү дугуй ан шүү гэл нэг юм байдалтай тий. За дээрэс нь үл хаахрал ингээд амсж байгаа орхигдож байгаа учраас орхиод явна. Дахиад харилцаанд орхигдно гэдэг бол гүн айдас болж байгаа. Миний хувьд ч гэсэн тэр үнэхээр түгээн байлээсэн. Ээж маань социализмын үед эмч байсан. За тэгээ хөдөө томилогдсон чинь бараг сумандаа ганцаараа эмчин. Тэгээ дээрэс нь эмнэлгийн дарга хийн. Тэгээд 7 сартай намайг ингээд тэгээ явж байхдаа шүн хөдөө тэр хөдөөний замд эн тентгийн сумууд руу дуудлагаар явдаг гэсэн. 69 суугаа тэгээд шүн 3 цагт жирэмсэн хүнийг дуудаал аваа явна тий. Тэгэл өдөр нь нөгөө нэг баахан ажилдаа дарагдана. Тэгээд нэг нас хүрээгүй юу миний аавын дүүд өгөөд хөдөө явуулсан байгаа юм л та. Нөгөө аавын дүүтэнд би энэ гисэн юм уугүй байхгүй шүү дээ тий. Ээж аваасаа орхигдох тэр мэдрэмжийг авсан байгаа. Тэгээд өвдөөд бүр өхөнгөө алдаад буцаад авчираад үхэлтэй бас нүүр тулсан байхад. Гэтэл миний би үхэлтэй нүүр тулсан. Гэхдээ өнөөдөр энэ нь ил ухамсараар мэдэгдэхгүй. Гэхдээ миний цаана нэг тийм одоо нэг юм айдас байдаг ч юм уу те чангарал байдаг ч юм. За тэгээд 3 нас хүрээд тэгээд ийм гэртээ нэг 2 жил байгаад 3 нас хүрээд хөдөө эмээ өөрөө явуулчихж байгаа. Тэгээд би сандаг байхгүй. Эмээ өвөгийн босгоор алхаж байхдаа за одоо тэгээ энэ айлтал амьдрах юм байна. За тэгэл нэг ийм хүмүүстэй л амьдрах юм байна та гэд аль хэдийн бүр хүлээн зөвшөөрсөн. Угаасаа л ээж аваасаа холддог. Тэг хүмүүс намайг өсөгдөг. Одоо би ганцаараа. Тэгэхээр одоо яах вэ? Энэ нагад зах чи одоо миний талуу хэн бэлээ гэд ингээ бодоод явж байгаа нэг юм зурвасхан дурсамж байдаг байхгүй юу? Тэгтэл одоо энэ нь анх мдээгүй байх үед, анх энэ өөртөөгөө ажиллаж эхлэегүй, идэрэл хийгээгүй үед яаж илэрдэг байсан гэхлээр харилцаан дээр тийм эрүүл бус хүмүүс татагддаг. Одоо нэг талаараа би ийм миний энэгшил тухайн үед энэгшил өөрчлөгддөг гэдгийг хэлмээр байна. Тэ? Миний энэгшил жоохон төгшөлтийн энэгшилтэй, наалддаг энэгшилтэй байсан. Тэгсэн чинь надаас цугтаадаг төрлийн хүмүүс би очиод татагдчихдаг. Хизээч надтай харилцаа үүсэхгүй төрлийн хүмүүстэй. Би сэтгэлээр холбогдно. Гэтэ надтай харилцаа үүсэхгүй, надтай дотносохгүй, надтай гэр бүл үүсэхгүй төрлийн хүмүүстэй очиод наалдчихж байгаа. За тэгээд өөр дээрээ ажиллаж мэржлээд аваа одоогийн нөхөртөөгөө ингээд нийлж байгаа байхгүй тий. Тэгсэн чинь харилцаан дээр яаж илэрч ирсэн бэ гэхлээр айгүй харддаг. Юу ч болоог байхад одоо ажилдаа явна. Манай нөгөө сар мараар ингээд хол явж ажилдаг ч юм уу тийм байсан тий. Тэгэл гэрээсээ гараалал хол явлаа. Миний цээ чинь пал гэлээ. Би нэг тийм харанхуй нөхрөө унж байгаа юм шиг боллоо. Сэтгэлээр унлаа. Элгээ тэрээд орон дотроо ингээд хөвтлээ. Тэгээ ямар ч мэдрэмжгүй боллоо. Баахан кино үзлээ. Баахан өөрийгөө зовооцууллаа. Тэгээ тайвшрахгүй болохоор нөгөө хүн лөгөө уцтаад элдэн янзын хэрүүл өтөх гэдэг ингээд уцтаж байгаа байхгүй. Тэгээ эсвэл ингээд чи намайг орхиод явж гинэ ингээд уурлах ч юм уу. Зүгээр л би миний өнгөрсний энэ зүйл сэдрээд давчтаад байж ядаад тэгээд ийм зүйл гаргалаа биш. Чи ямар нэгэн буруу зүйл хийж байгаа учраас чи магадгүй намайг одоо хардуулах зүйл хийж байгаа учраас би мэдрэмж аваад байгаа. Чи юу хийж байгаа гэдээ уцтах ч юм уу те. Тийм байсан байгаа байхгүй. Тэгээд эдгэрлийн аялал хийгээд ингээд ирэхлээр энэ нэг хар гэж зүйл. Одоо нийгэмдэр хардталт их байт юм уу? Маш их байдаг. Хар гэж зүйл чинь одоо тэр трауманы зүгээр илэрсэн юм байна шүү дээ. Тэр дундаа үл хайхрал энэ орхигдохыг 3 наснаас өмнө бачир насндаа амсаад шок авч ирсэнтэй холбоотойгоор үнэхээр эн чинь үйлдэлдэх юм хар манан болж ингээд бууж ирд юм байна гэдгийг ойлгоод тэгээд тухайн мөчт нь одоо жишээлбэл иймэрхүү асуудалтай хүмүүс бол яаж өөртөө ажиллаж болох вэ гэхээр ерөөсөө тухайн мөчөд өөрийгөө л таатгаруулна. Энэ хар гэдэг зүйл энэ үйл миний бие дээр яаж илэрч байна? Хилээ суллаа, эрүүгөө суллаа, бэдээ догшилт хийлээ, таатруулаа, амьслын дасгал хийлээ, бүжгэллээ, дууллаа, гарлаа, орлоо, мод тэрвэрлээ. Одоо яадгийг газар дээр хөлөөрөө гიშгэлээ, гараад хүмүүстэй уулзлаа, тийм ээ. Харин
зүгээр л одоо ганцхан кино үзэх ч юм уу, мэдрэмжээс таслагдах ч юм уу, эсвэл гараал уух, найзуудтайгаа гарын шоудыг их те, эсвэл юу гэдгийг ямар нэгэн байдлаар эрүүл бус зан үйлээр аргацаахын оронд тухайн мөчид өөрийгөө таатгаруулаад хинт чамайг орхиогүй байна. Үнэхээр бүх хүн орхисон ч нөгөө өөрийнхөө бясалган хувилбарт хэлэх нь шүү дээ. Би чамайг хизээж орхихгүй шүү гэд өөрлөгөө харцаа эргүүлээд би чамайг орхихгүй гэдгээ ингээл өгөөд ахлаар аяар тэр харталт сулраал. Одоо баг зэргийн гарч ирнэ. Магадгүй нэг 2 секунд 3 секунд гарч ирнэ. Өөрлөгөө эрэглээ, зохицууллаа, удирдлаа, нөгөө эрүүл ухаан гараад ирлээ. Нэр нь тийм байхгүй л шүү дээ. Тэгээ үнэндээ өөртөөгөө бат инэгшил ингээд өөртөөгөө итгэрээд өөртөөгөө бат инэгшил үүсчихээр гүй яагаад тэр одоо янз бүрийн хардах юм гараал гарна штэ. Хүн төвс юм чин гарч болно штэ. Тэгсэн тэглээгээд миний амьдрал нурахгүй юм чинь. Би өөрийгөө даах чадамжтай байх юм чинь. Энд асар хүнд хэцүү мэдрэмж төрвөл би өөрийгөө удирдах чадамжтай байх юм чи. Одоо тэрийг дээл тийм бол даваал гарна штэ. Тэгэхээр удирдах чадахгүй буюу нөгөө хүний хариу үйлийг би удирдах чадахгүй штэ. Амьдрал яахыг бид нар удирдах чадахгүй мөн үү? Тэрэнд анхаарлаа хандуулж зовхон багасчихж байгаа байхгүй. Тэгээ энэ дээр үл хаахрал ярьсан дээр нэмээд нэг өгүүлбэр хэлээд энэ хариултыг дуусгая гэж бодлоо л да. Нэг өгүүлбэр биш мэнэ түүх ярьчихв. Саяны ярианаас айгүй олон юм нөгөө сэдвүүдийн хүрээнд цаашаа задарч хоёлаас дэлгэрүүлж ярьж болохоор сонсогдоод байна л та. Тэгэхээр нөгөө хүүхэд наснд яг авж байгаа тэр трама үүсэх хүүц тэр үйл явдлууд бол бидний насанд хүрсэн хойно бидний сонголтонд бол шууд нөлөөлөд идэм биш. Түрүүн яг өөрийн чинь жишээн дээр одоо нөхртөөгөө тэр харддаг байдал те. За одоо яг хосын харилцаан дээр ярих юм бол жишээлбэл одоо нөгөө токсик залууд татагдаад байдаг энэ төр гэл аюух ярьдэн шүү дээ. Одоо сүүлийн үед те нэг юм хортой харилцаа үүсэх гээд идэх ч гэдэг юм уу. Яг нэг өөрт нь хань болохооргүй гэдгийг мэдсээр ээж татагддаг ч юм уу. За тэгээ хүнтэй суусан хойноо жишээлх юм бол нөгөө юу яадаг шүү дээ. Нөгөө одоо аавгүй өсөөд ирэхээрээ эрэгтэй хүнтэй яаж харьцаа мэдэхгүй ч юм уу те. Ингээд нөгөө нөхөртөөгөө яаж харьцаа мэддгүү ч юм уу. Тэгээ энэ болгон чинь бол бидний яг нөгөө хүүхэд наснд трама одоо үүсгөөц тэр нөхцөл байдал үйл явдлаас болоод өнөөдрийн бидний амьдралын сонголтонд хүртэл нөлөөлөд идэг юм байна гэдэг ерөнхий ойлголтыг авлаа. Тэгээд цаашаа гоё түүхээр үргэлжлүүлээд сонсвол бүр гоё ойлгомжтой болох бах тий. Гоё түүхээр хаалцсан. Тийм. Үл хаахрал нь орхигдох нь тий. Аав ээж нь биеэр байгаа боловч харилцахгүй. Нүүрлүү нь харахгүй буюу юм нүүрний хувирлгүй болчихсон. Буюу нэлийн гутрлын одоо мэдрэлийн тогтолцооны нэлийн хаагдмал шинж байдалтай аав ээжүүд тэг байхлаараа үл хаахрал орхигдохыг бид нэгээд мэдрээд идэг тал бий. Ганцхан биеэр орхигдох биш байх нь штэ. Бас нөгөө нүүрээр харилцаа үүсэхгүй болохоор тийм ээ. Тэгэхээр өнгөрсөн сард би somatic experience-ийнхаа сүүлийн шатныхаа сургалтанд сүүлийн шатныхаа сургалтуудын нэгэнд нь очиж суулаа л да. Тэгээд багш маань ингээд тайцсан дээр гараад нэг 60 хүний өмнө ярьж байгаа байхгүй. Тэгснэ үл хаахрал бол neglect бол биеэр хүчрхийлэхээс илүү хүнд хэлбэрийн хүүхэд насны trauma байдаг. Яагаад гэвэл надад юу ч тохиолдоогүй. Гэхдээ юу ч байхгүй. Тэгэхээр юу тохиолдоогүй, юу тохиолдсноо мэдэхгүй байгаа учраас хэрхэн одоо яагаад ийм байдалд ороод байгаагаас мэдэхгүй. Тэ яагаад ийм хачин цан гаргаад байгаа мэдэхгүй. Тэгэхээр өөрийгөө эдгэх нөгөө ингээд өөрлөгөө ийм учраас гэдэг шалтгаанч байхгүй, мэдлэг энэ дээр ч байхгүй зүгээр л ховх болсон байдал. Тэгэхээр хэлсэн чинь би тэр одоо үл хаахрал гэдэг одоо чигтэйхэн их одоо гүн тэр травмарагаа бол ингээд хараахан орж амжаагүй байгаа байхгүй наагаар нь ингээд ажиллаад явж байгаа тийм. Яг л ингээд тулаад ажиллах гэхэлэр юу ч байхгүй. Хэцүү. Тэгэл хэлсэн чинь зүгээр л ингээд тэр хүнийг сонсож явахдаа лекц сонсож явахдаа л ингээд хасгартал байлсан. Өөр ингээд уйлаад байгаа байхгүй тийм. 60 хүний донд уйлаад тийм яаж өөрийгөө тайвшруулах гээд тэгээ нэлээд уйлж байгаад ингээд өөрийгөө тайвшруулад аз болоод цайны цагаар би нөгөө сэтгэл заслын цаг авчихсан байсан учраас ганцаарчсан сэтгэл засал авлаа л та. Тэгэл нөгөө сэтгэл засалч маань ингээл намайг хараад ямар байдалтай байгааг хараад ингээл ухтаал авч байгаа.
Маш гоё угтаал авч явах. Тэгэл угтаж аваад намайг ингээл миний биед хүрээл, миний мэдрэлийн тогтолцоонд дэмжлэг үзүүлээл, touch skill, хүрэх чадвар гэдэг аахгүй тий. Биеэр ингээл мэдрэлийн тогтолцоогоороо надад ингээл дээд төлөвөөрөө уулзаал миний нөгөө гасарсан байгаа савыг дүүргэж өгч байгаа яг тийм 10 минутын процесс явж байгаа. Миний хажууд налд суугаал. Тэгэл би ингээл налаал тэр нөх гоё юм зөөлөн эдгэрлийн урсгалыг өөрлөгөө оруулаад дүүргэхдээ ингээд юм мэгэрсэн байдалтай гэж бууж ирээл тий. Тэгэл ингээл бууж ирээл байжснаа дахиад миний би нөгөө хүний мэдрэлийн тогтолцоогоос дээд урсгал хайр халамжийг хүлээж аваад дахиад дүүрэл гэл дүүрэл тий. Тэгэл эдгэрлийн юм нулимс зүгээр л ингээл хасгараал. Ямар ч хүчлэхгүйгээр зүгээр ингээд нулимс хасгараал. Тэгэл 10 минутын тийм юм хийхдээ би ингээл миний сав дүүрэл халиал гараад ирж байгаа байхгүй. Тэгэл одоо энэ нь харилцаан дээр бас яаж илэрч гинөө? Гэр бүлийн харилцаан дээр яаж илэрх вэ гэхээр би нөхрөөс хайр хүлээх хэрэггүй. Харин яаж нөхртөө өгдөм бэлээ хөөрхийн энэ амтныг гэдэг нэг өөрөө яах нь хаяа миний динамик иймэрхүү одоо нөгөө төвшөлттэй энергшилтэй учраас ерөнхий тийм төлөв байдаг учраас хаяа юм affection хайр нэгтэй төрлийн болчдөг тий. Жохон ядраал, бие туйлдаал, ачаалал ихтэл, нойргуудэл ингээл ирээл ингэсэн бол ингээл чи яагаад намайг халамжлахгүй байна? Ер нь хайр дутаад байна шүү. Чи ер нь намайг хайрлахгүй байна шүү. Алуу чи намайг юусоо тэрхгүй ингэв. Яг хаяа бол хэлнэ. Тэгээд заримдаа хэлж агаад уур нь хүрхлээрээ дургуутслаар илэрхийлээд эхэлдэг ч юм уу тий. Тийм болдог тий. Ийм динамик бол ингээд хосуудын дунд их байдаг шүү дээ. Тэгэхээр би өөртөө хоосроод нөгөө хүнээс нэхэд идэг, шаардаад идэг болчихж байгаа. Тэгээ нөгөө маань шаардаад тахаар нэг хэсэг үг нь сүлдээ цугтаана. Ядрагатай юм төвхтэй ингээд тэг ухамсаргүйгээр цугтаач эхэлнэ мөн үү. Тэгтэл иймэрхүү сэтгэл заслын, иймэрхүү дэмжлэг аваад ингээд өөрөөд ирэнгүүт чинь би одоо ингээд чарлаад нэхэд нөхрөөсөө хайр халамж нэхэд хэрэг алгаа дүүрчиж нөхрийн хайр халамж тэр зөөлөн харц тээврэлт дотн дулаан байдал бол зүгээр л нэмэлт юм байна. Надаар орж ирж байгаа нэмэлт зүйл болохоос ш намайг дүүргэх учиртай зүйл биш юм байна. Тэгэхээр эдгэрлийн урсгалаа нээн гэдэг нь болохоор өөрийгөө яг энэ дотроо дүүргэх, дутагдсан юмаа одоо цагтаа өгөх тэр урсгалаа нэгээд өөрийгөө дүүргэж. Тэгэх юм бол бусад бүх харилцаанаас ирж байгаа тэр зөөлөн зүйлс, дэмжлэг, дотн дулаан байдал бол нэмэлт зүйл. Тэгээд нэмчихэр чинь халиад ирнэ шүү дээ, тийм ээ? Тэгээ халиад ирэхэр чи ерөөсөө л өгөх тухай бодож эхэлж байгаа. Яаж энэ хүнлөө энийг жоохон дутуу юм, жоохон инээмсэглжтэй юм лөө, жоохон хайраар хандчихъя гэд хорсолгүйгээр энэ одоо яах гэж бол надаас сандаа юм нэх юм гэж биш үү? Хорсолгүйгээр дүүрэн сэтгэлээр чин сэтгэлээсээ өгнө. Тэ? Тэгэд үнэхээр энэ хороо дээр бид нэр өгөх гэж ирсэн шүү дээ. Яг тэр чинь жинхэнэ зорилгоор амьдарч эхэлнэ. Одоо манай нөхөр үнэхээр хүйтэн хүндий хөлтөө байх юм аа. Ямар ч юм хайр халамж алгаач гэдэг юм уу те. Одоо ингээд хүүхдүүдтэйгээ халуун дулаан үгээр ярилцахгүй ямар ч юм одоо нөгөө юм гоё энэгшил үүсгдэггүй ч гэдэг юм уу те. Одоо би яах вэ гэдэг тиймэрхүү одоо утгатай асуултууд айгүйх явдаг юм. Тэгэхээр энэ дээр яг түрүүнийг шиг тухайн одоо за эмэгтэй ч вэ нүү эрэгтэй ч вэ нүү аль нэгэн дээр ингээ хойлоо бодъё те. Тэгэхээр тэр манай нөхөр тэгээд байна хүүтэн хүндий байна гэд байгаа хүн маань өөрөө тэр хайраар өөрийгөө дүүргээд өөрийнхөө травмаг ангаагаад ирэхээр хажуудах хүн нь өөрчлөгдөх боломжтой гэсэн үг үү? Аль эсвэл тэр нь одоо яг одоо тэр нөхрийгөө өөрчлөхийг одоо нэг юм халамжтай нөхөр хүсээд нь штэ яг гоё нэг юм халуун дулаан хайр хүсээд нь. Тэгэхээр энэ нөхцөл дээр яг яах хэрэгтэй гэдэг юм болоо. Зөв. Нөгөө тал хөдөн хүндий байхад бас шалтгаан байгаа. Тэрийг их ойлгочулах зүгээр. Нөгөө тал хөдөн хүндий нэг талаараа affection буюу одоо юм дотн дулаан байдал, хүрэх, тэврэх, зөөлөн хаарц юм хүний нэг юм хүнтэй гүн холбоо үүсгэх, өгнээс ангид холбогдох нэг тийм юм байна штэ. Тэрийг өгч чадахгүй байгаа даавал тэр хүн 3 наснаас өмнө тийм юм их сул байсан байна гэсэн үг. Ер нь 3 наснаас өмнө хүрэх, тэрвэрлэх, хайрлах, ээж аавынхаа харцсан дуурах, хөөрдүүлэх
Тэ хөөрдүүлэх миний хайр татам хүүхэд шүү гэд ингээд чи надад ирсэнд баярлаа ингээд тэрвэрэд хөөрдүүлж ирсэн зүйл их цөөхөн байна гэсэн үг. Их хатуу ширүү эсвэл ийм харилцаа жоохон сул байсан. Тэгээд ирэхэр чи нөгөө хүнд чинь тань хайргуудаа биш зүгээр л тэр бие дээр тийм мэдлэг байхгүй дээ. Тийм имийг авч ирсэн түүх ингээ бие дээр байхгүй учраас өгч мэдэхгүй байгаад байгаа. Тэгэхээр нөгөө талд нин сэтгэлээр хандхаас аргагүй болчихж байгаа. Би энийг ингээд бодох төдийд нэрэн хөөхий нөгөө тал маань услагдаагүй учраас өгч чадахгүй шүү дээ. Тийм ээ? Тэгэд нэг жоохон арай нэг ингэж орж ирэх нь гайгүй болчиход байгаа. За. Ээжүүдийн хувьд болохоор бид нар чинь нэг тийм ээж боллоо хамаг юмаа зориулжгүй лээ нөгөө юмаа давтахгүйгээд шүүн нойр хоолгүй нөгөө өөр хүүхдэдээ асарлаа дээрээс нь олон хүүхэдтэй байлаа унтаж чадахгүй идэх цагтаа идэж чадахгүй байнгын өксөн хэлбэртэй юм болчих. Тэгэхээр өөрөө бие сэтгэлийн хувьд туйлдаад хин нэгэн ирж намайг гэд авраасаа тэрвэрээсээ хайрлаасаа гэд чарлахаас өрөөгүй байдалд орчиж байгаа тийм үү. Тэрэнд хэд мэдрэг болчихж байгаа. Тэгээ хүүхдүүд яхаа усан торноод нэг 3 4 ингээд 5 6 болоод ирэхээр арай нэг юмнаас гараад нөгөө эмгтээчүүд ч өөртөө анхаарал хандуулах арай боломжтой болно. Тэрнээс өмнө бол яг иймэрхүү хөндий төрлийн хүнтэй жоохон суучихсан бол одоо өгч чадахгүй учраас чарлаад ч бас нэмэр байхгүй хэцүү. Энэн дээр бас ямархуу арга зүгээр хэрэгжилж болох уу гэхлээр өөрөө очиод зүгээр л нэххгүйгээр өөрөө очиод авах. Аливаа нааширтаа нэг тэрвэрлдээт хий. Нөгөө тал чинь тэрвэрлт хэрэгтэйгээ ч мэдхгүй чангарсан явж байгаа байхгүй. Тэгэл та очиод тэрвэрлээ 20 секунд тэрвэрлээ бие бинийгээ инглээ. Бид тэрвэрлдэх үед окситоцин аз жаргалын гормон ялгарлаа. Нөгөө талд нэг жоохон гоё мэдрэмж төрнө. Хүй, тэрвэрлт чинь гоё юм байна шүү дээ. Бидний хамгийн том эрхтэн бол арьс байдаг. Нөгөө нийлүүлж яагаад ингээд арьсаа ингээд яхах бол аюу том болчихж штэ. Хамгийн урт том эрхтэн бол арьс байдаг. Гэтэл арьсны энэ хүрэлцээ энэ хүртгүү маань хүрэхэд аз жаргалын гормон ялгардаг. Тэгэхээр биеэр хүрэлцгээ ихсгвэл наалдаж жоохон унтхаа, тэрвэрлдэхээ ихсгээд байвал яг тэр хүнд цагт нөгөө бие сэтгэлийн хэрэгцээ дутагдаад дороотсон байгаа тэр үед байгаль зэргийн дэмжлэг болж ирнэ. Тэгээд ийм төрлийн хань ажилтай зааж өгөхөөс аргагүй. Чи мэдэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр за одоо хоёлоо өглөө босч ирээд 20 секунд тэрвэрлдээ шүү. Бүр юм жижигхэн алхмуудаар зааж өгнө шүү дээ. За алхаад явахдаа хоёлаа гараа барина шүү. Тэ? За магадгүй хоёлаа кино үзээ сууж байхдаа хөтлөлцөгч юм уу бие биенийхээ ингээ жоохон илээд дуртайгаад. За тэгээд бага насандаа юм хүргэж мөргөж байгаагүй бол юм хүрэлт мэдрэг эсвэл төгшөөдөг болчихдог тэ. Тэгэх юм бол хитрхи очиод наалдаад ингээд яхаа нөгөө хүн чинь амьсгалж чадахгүй болчихно мөн. Тэгэхээр бага багаар нөгөө талдаа хүрхээ хэсэг. Тэгээ хоолоогоо арай уян зөөлөн болгоо. Одоо нэг ээжийн хүүхдтэй зөөлөн хандж байгаа дуу өдрөд тайвшруулах байгаа дуу хоолой шиг тийм арай жоохон дуу хоолойгоо намж байгаа. Одоо хоёлаа жоохон тэрвэрлдэх хэрэгтэй арай дэндлээд одоо ингэж байна штэ. Хоёлаа нэг нааширта тэрвэрий да гэдэг ч юм уу. Хоёлаа тэрвэрлдэх хөө гэдэг ингээд ийм зөөлөн дулаан харц арай зөөлөн айдуу дуу хоолой энэ хүртгүү мэдрэмжээр нөгөө талч арай гисэж эхэлнэ. Нэг талаар одоо гисгэх нь штэ. Одоо сонсож байгаа аавуудаар энэ болормоо бүр одоо даварсан юм ярьж шүү гэж хэлж магадгүй. Гэхдээ үнэндээ хүүхэд угаасаа хөлдөө төлөв төрдөг. Тэр чинь нөгөө helpless буюу мэдрэлийн тогтолцооны хаагдмал төлөв төрж байгаа байхгүй. Тэгэхээр ээж аав хэр их ингэж хөөрж нүрээрээ харилцаж усалж ундаалж хөөрдөж ингэсэн байна. Тэр хэмжээгээрээ хүн гарч ирдэг. Тэгээ гарч ирээд тийм байдалтайгаар гадагшаа хүнтэй харилцаанд орно. Тэгэхээр тэр чинь балчин насанд нь тийм дутцсан байгаа байхгүй юу? За гэхдээ тэгэд ийм жижигнээр мэдрүүлэх юмыг өгөөд ахлаар нөгөө тал маань гисэж эхлэх буюу юм гоё байд юм гэдгийг ойлгож эхлэх нь.
Эдгэрлийн урсгал нөгөө тал руу орж ирнэ. Тэгээд магадгүй баг багаар нээлттэй болох нь байна. Харин эсвэргээр чи ёстой хүлдүү нөхөр надад хизээч халамж тавьдгүй гэд дайралт хийх юм бол нөгөө хүн чи шууд хаагдана. Хин ч хаагдана. Намайг тэгж хэлэх юм бол би юу ч гэсэн хаагдана. Чи өөрөө учраа олохгүй юу? Би уучлаарай. Би чиний хэрэгцээг хангах биш шүү. Тэ ингэн тэ. Тэгэхээр бид нэр би өөрийнхөө хэрэгцээг хангаад эдгэрэл хийх юм уу яад энэ тэ? Хэрэгцээг хангаад дүүрэн байдалтайгаар нөхөртөөгөө уулзах үед би жижигнэр нөгөө талд эдгэрлийн урсгал хайр халамжийг ингээд хорсолгүйгээр хариу нэхгүйгээр өгч чадна. Тэрийг дагаад нөгөө тал маань арай уужрна, арай зөөлрөн. Тэрэнд л өөрчлөлтийн эхлэл бий болно. Тэгснээс шүүмжилнэ, заагдан, зэмлэн, хашгирна, сардаа нэг ойрлно, тэмцэлдэн, салъя гэж одоо нөгөө айлгана нэг жоохон хэдэн өдөр ажиллаж магадгүй тэгтээ нэмэр байхгүй. Хүн жинхэнэ хүлээн зөвшөөрөлд зөөлөн харцсанд одоо энэ ийм нинж оршуудал өөрчлөгдөж эхэлдэг. Гэхдээ тийм юмыг өгөхийн тулд эмэгтэй хүн өөрөө дүүрэх ёстой. Тэгэхээр өөрийн гоё юм хамт олныг бий болгох, эдгэрлийн хамт олныг бий болгох, өөрийгөө зохицуулаад асгалуудтай байх, жижигнэр өөрийнхөө амьдралыг дүүргэх. Одоо бид нэр зөндөө олон эд материалаар дүүрэх гэж үзлээ ш. Дүүрэхгүй байхгүй. Хичнээн ганган брендийн гутал, хувцас, өмслөө, цүнх барилаа нэмэр байхгүй хуухаасан. Тийм байна. Тэгэхээр одоо хоёулаа чангарчаал хоёр чангарсан хүн нийлжэл би биенлөө гэж харлаа л яваад байгаа шүү. Ер нь бол тий. Тэгэхээр ядаж аль нэг нь жоохон өөрийнхөө савыг дүүргэх, тэр бие дээрх чангарлуудаа суллах, тайтаврах тэр аргад одоо суралцаад тэрүүгээрээ дамжуулж хажуудах хүндээ тэр нэг гоё тайвнаар тий хайраар ингэж нөлөөлөх ёстой байх нэ штэ. Тэгэхээр нөө хүүхэд хөлд орж байгаа юм шиг л аюу хөөрхөө. Сонсон ч гэхдээ аюу гоё. Яг ингээд нэг хөөрхөн санагдаад нөө жишээнүүд санаанд ороо л ээж илаа гэдэг шиг. Тэгээ эндээс дахиад нэг асуулт асуумаар санагдлаа. Саяхан бас бид хэд яриад байж илаа л та. Ер нь ингээд хүүхэд байхад ч гэсэн нэг юм охтуудын хувьд зарим охтууд ингээд айгүй хөвгүүдтэй найзлал тий эрэгтэй хөвгүүдтэй айгүй чөлөөтэй ингээд айгүй гоё найз олол явцдаг. Эрэгтэй хүмүүстэй харилцаан дээр өөрийгөө маш гоё чөлөөтэй илэрхийлдэг ч юм уу тий. Нэг эрэгтэй хүнтэй яаж харьцаа мэддэг гэд нэг байдэн штэ. Тэгээ ингээд нэг юм гэтэл зарим талд нь эрэгтэй хүүхдүүдтэй ерөөсөө найзалж чаддгүй. Эрэгтэй хүүхд ингээл ойртоол жоохон өөрт нь сайн мэн болоод ирэнгүү цутаагаалгүй ч юм уу те. Тэгээ нэг эрэгтэй хүн би мэднүүгээр орилж хашгирал үсч босоолт ч юм уу нэг юм ерөөсөө нэг юм нэг тийм харилцаа байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр энэ дээр миний одоо бодлоор магадгүй аав нь тийм жоохон хүндий дүр ч юм уу те. Саяны ярьсан шиг тийм одоо шинжүүд байдаг байсан болвол охтууд нь эрэгтэй хүнээс тэгж жоохон цэрвэх ч юм уу эрэгтэй хүнтэй харилцаан дээрээ тийм асуудалтай байх боломжтой юу одоо өөр бас шалтгаанууд энэ дээр байна уу гэдэг дээр та нэг хэлээд өгөөч. За байлгүй яах вэ? Нөлөөлнө. Тэгэхээр аав буюу аав ч эрэгтэй талын илэрхийлэмж, эд баялагын илэрхийлэмж болж орж ирдэг. Тэгэхээр аавтай ингээд харьцах үед би дандаа бие чангалаад айдаг. Энэ нь магадгүй бараг би энэ мэдрэмжийг хэн хөвлөд байхасаа л авч ирсэн. Аав турмгийн дуу хоолойтой, эсвэл ээж турмгийн ханддаг, ерөнхийдөө л ийм ууртай тогшин төрлийн. Би аавын харцанд, аавын оршихуйд ингэр дээр нь суугаад гэ таатгараад эрх дураараа тоглож исэн түүх маш цөөхөн байгаа. Тийм бараг байхгүй. Аавраа харахаас сайд. Нэг тийм халдаршгүй ойртож болохгүй эсвэл би ойртвол ингэж яагаад ингээд ойртох тий одоо тийм харилцаа авах нь шүү. Тэгээд ирэхлээр нөгөө эрэгтэй хүүхдтэй харилцах харилцаанаас айдаг зүгтдэг болж болно. Тэр нь хэвээ. За магадгүй наагаз ах нар ч юм уу үеэлүүд бас хүч хилэл үйлдсэн бол тий янз бүрийн одоо ирж агсан тавьдаг түүх зөндөө байдаг штэ. Эсвэл ингээд зодчдог ч юм уу, ээж аавыг нь байхгүй зодчдог ч юм уу. Тийм түүхэд их байдаг. Тийм юмнууд их хэдэр байдаг бол эрэгтэй хүнтэй харилцах харилцаанаас зогтдог айдаг байж болно. Дээрээс нь өөрөө ингээд аав юм харилцдаггүй. Зүгээр холоос манайхан ч юм холоос ингээд харилцдаг аавд их байдаг байсан штэ. Одоо
ямар байгаа мэдэхгүй тий. Холоос л хараад байдаг тий. За одоо магадгүй зүгээр утас орж ирээд утас нэг талаараа үл хаахрал орж ирж байгаа гэж магадгүй. Би чухал ш утас чухал. Тэгэхээр нөгөө би чухал ш ээж аваа ажил чухал гэдэгт ялгаа авахгүй болчихж байгаа байхгүй тий. Тэгэхээр нөгөө амьд харилцаа үүсэхгүй. Ямар нэгэн харилцаа үүсгэл би өөрөө ээж аваа утсаар дамжуул нэг юм үзэж тайлгардаг ч юм үзэж ингээ харилцдаг. Гэж болно тий. Тэр бас байж болно. Яг уу хэдийгээр тэр шалтгаан нь тийм байлаач хүүхдээ хэрвээ эрэгтэй хүнээс цэрвээд байгаа бол эрэгтэй хүүхдтэй харилцахад хэцүү байгаад хэрвээ ээж аав нь өөрөө анзаарч байгаа бол магадгүй ингээд нөө үеэл нагад заах эдэртэй аав нь тийм жоохон хэцүү байдаг бол тийм ээ тоглоулах ч юм уу тийм инх тунх энэ харилцаа чинь тийм айхтар биш шүү гэдэг тийм мэдрэмжүүдийг өгөх зүйлсүүдийг хийж болох юм та зориудаар өөрөө хамт байгаа л тасгаал тий тэгэл ингээл том болсон хойноо тэгвэл энэ харилцааг яаж итгэх вөхлөөр шууд эрэгтэй хүнд очиж итгэж наалтах гэхээс илүүгээр дуршиж үзэх. За одоо манай зураглаач Тэнгис энэ Тэнгис рүү ингээд ойртоод үзье те. Зүгээр хажууд нь суугаад үзье. Тэгвэл миний биен дээр юу болох нь вэ? Чангарлаа, ингээд амьсгалаа төвчлээ, бие хавчлаа. Одоо нэг хүн ингээд том атаахгүй болохгүй шүү. Анзаарлаа. Суудлал руугаа холбогдлоо, орчноо тойруулж харлаа, амьсгалаа суллаа. Таатгарч гинөө. Таатгарч болж ивэл эрэгтэй хүнтэй харилцаж сурах эхлэл нь болж байна гэсэн үг тийм ээ. Тэгэхээр ийм жижигнэр дуршилтууд хийгээд шууд очиж наалтахын оронд жижиг дуршилтууд хийгээл өөрийгөө тасгаал харилцаад байх. Тэгээд заримдаа бас киногоор дамжуулж киноны дүрүүдэд бид нар ингээд наалдаж ийм эрэгтэй хүн, тийм эрэгтэй хүн байвал гэж ингэж орж ирдэг штэ тий. Тэгэхээр магадгүй киноны дүрүүдтэй одоо энэгшил тогтоох ч юм уу те харилцах тиймэрхүү юм байж болно. Одоо бол AI орж ирж штэ те. Орчин цагт чинь AI-аар дамжуулаад янз бүрийн магадгүй зөвлөгөө аваад эрэгтэй хүнтэй яаж харилцах вэ? Энэ нөхцөл байдал яаж харилцах вэ гэдэг зөвлөгөө асууж болно. Нөгөө нэг AI-ха дуу хоолойг эрэгтэй дуу хоолой болгоод харилцаж болох юм. Бүр үнэхээр төгчигдээд харилцаад хэцүү. Яг амьд харилцаанд орох үнэхээр ээдрээтэй байгаа бол тэгэхээр жижигээр юм дуршилтууд хийгээл биеэ анзаараад мэдрэлийн тогтолцоогоо анзаараад буулгаал байхад аяндаа болдог. Энэ бол давж гарахгүй зүйл биш, тийм ээ. Биеэ ажиглах тухай өмнөх ярианууд дээр 2-3 удаа дурддагдаад явж шít. Хоёлаа өмнөх нөгөө соматик эдгэрэл дээрээ бас ярьжсэн тий. Тэгэхээр нөгөө травмаг болвол одоо бие дээрх чангарсан одоо тэр тогтцол гэдэг байгаа шүү дээ. Бие дээрх чангарлууд гэдэг. Тэгэхээр тэгвэл траума яг ихтэй байлаа. Одоо харилцаан дээрээ траума ихтэй байна гэдэг нь бие дээрх одоо ямар шинж тэмдгүүдээр илэрч болох вэ? Түрүү яг таныг ярьсан чинь нэрээ ингээд зарим үед ингээд нэг юм таагүй юм дээр очихоор нэг юм зүрх дэлсдэг ч юм уу, гацчдаг ч юм уу, заримдаа ингээд олон нийтийн өмнө ярих одоо тийм ярихад асуудалтай хүмүүс шууд олон нийтийн өмнө гараад эрүү би бүр нэг удаа эрүү ингээд бүр ингээд гацаад хөдөлж чадахгүй болж үзчихсэн байхгүй ойтон бахта. Гацаад ингээд ярих гэхээр ингээд эрүү хөдлөхгүй өөрөө уг нь ярмаар байгаа. Тэгэхээр эдгээр чинь нөгөө нэг яг траума тэр бие дээр байгаа тэр чангарлууд гэдгийн жишээ юм болов уу гэд би сая бодлоо л доо. Тэгэхээр харилцаан дээр бид нар яг ийм трауматай байна, асуудалтай байна гэдгээ тэр бие дээрх ямар шинж тэмдгүүдээр бид нар одоо дүгнж харж болох вэ? Маш гоё асуулт. За, траума нөгөө ялангуяа харилцааны траума давтагдах магадлал их өндөр байдаг гэж хэлсэн мөн үү? Тийм учраас та бидний суусан хүмүүс бидний дотор байгаа трауманы тогтцыг ил гаргах тийм ерөнхий хандлага, харилцаа, дуу хоолойны хэлбэр, биеийн хилэмж одоо ийм ертөнцийг үзэх хүсэлтэй байх нь бий. Нөгөө нь яагаад гэвэл тэр дотор байгаа траума чинь тэр хүнээр хөндөгдөж гарч ирээд эцэстээ эдгэх тэр боломж бий болохын тулд баггүй. Үнэхээр өдөөгдөж гарчихгүй бол бид нэр зовхгүй бол үндэ эдгэрэлд очихгүй штэ.
хангалттай зовоод эдгэрлийн халхам хийя байя гэдэг орж ирдэг шүү дээ. Тэсээс ингээд жаргаад дэлгэр цагт хэн ингээд мэдрэмжтэйгээ холбогдоод ингээд те өөрөө өөртөө зориулт цаг гаргаад ингээд хүсгүүд тэгэл жаргаал явж байгаа хүс те. Тэгэхээр бид нэр одоо ялангуяа ийм эдгэрлийн манай самадаг аяллыг хийгээд эхлэх үед хүн өөрөө биеэ анзаараад эхэлдэг. Биеэ анзаараад ажиглаад ирэнгүүт нөгөө хосынхоо хүүхдүүдийнхаа биеийн хилэмжийг шууд уншиж эхэлж байгаа. За хостойгоо ингээл нөгөө нөхөртөөгөө их нэртэйгээ харилцаанд орлоо л доо. Тэгсэн чинь л бараг ингээл харц шитхийн төдийдэл би ингээл салганаал хамаг би чичрээл чангараал явчих жишээ нэ тий. Эсвэл нөгөө ярьдаг юм ярахт нь ингээл цээ чангаал ухармаар санагдаал. Ингээл ирэх нь шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө одоо харилцаан дээр их хүчрхийлэл амсч ирсэн бол нөгөө талын үг хэл байгаа байдал дуу хоолойны өмнөөс жоохон чанга дуу хоолойтой нөхөртөө суудсан байж болох нь шүү дээ. Тэгэл дуугаа өндөрсгөл ярихад би баг ингэж идэг, дотроо хаагдж идэг. Тэгэл байж ядж идэг юм болчих жоох. Тэгэхээр миний энэ ч гэсэндээ ийм харилцаан дээр илэрч ирсэн те. Манай нөхөр чинь ийм Франц гаралтай Канада хүн байхгүй юу. Тэгэхээр Францчууд чинь ийм дуу хоолойг нэлийн өндөр чангатай ярьдаг. Тийм нэг ийм гадагшаа илэрхийлэмж өндөртэй соёл. Гэтэл манай соёлд чинь гадагшаа юм илэрхийлэмж өндөртэй төрөмгийн төрлийн хүмүүс, ууртай, хүчрхлэх төрлийн хүмүүс байдаг мөн үү. Тэгэхээр миний бие тэрийг зүгээр хүний илэрхийлэмж гэж харах биш, хүчрхийлэл үлдчихэж байгаа хүн гэж харж байгаа байхгүй. Ухамсаргүйгээр. Тэ? Тэгэл би анх энэ самадаг аялал хийгээл ингээд явчих. Хөөе, чамааг ингээл зүгээр юм ярихын төдийл миний дотор салганаал эхэлж байна. Чангараад эхэллээ гэл. Тэгвэл би чамайг айлгаагүй зүгээр л ярьж штэ гэл. Гүй энэ чи ухамсаргүйгээр ингэж орж ирээд байна. За би жоохон ухраад жоохон өөртөө тусламж үзүүлээ тгий. Гэт ингэж өөртөө тусламж үзүүлээд. Тэгээд би дээрээ нөгөө очиж тврээд те би дээ энэ аюулгүй хүн шүү гэж ингээд нөхрийгөө одоо ингээд танилцуулаад те. Чи энэс айж болохгүй. Энэ миний тал, миний хань шүү гэж танилцуулж байгаа байхгүй юу. Тэгэл одоо ингээд энэ ингээд бүрэн алга болтлоо жоохон удна. Одоо ч гэсэн ингээл хаяа ингээл дуу чангараал нөгөө ингээл өөрийнхөөрөө ингээл юм амаа илэрхийлэл сэтгэл хөдлөлтөө ингээл яриад ингээл эхлэнгүүт л би салганаал ирэнгүүт нөхөрлөө жоохон дохио гэж байгаа. Жоохон буугаараа гэл. Тэгвэл манай намаа нөгөө давчцаад ирж байгааг ойлгоод жоохон буураад ирж явах жишээ нэ тий. За тэгээд зарим үед бас ингээ яриаг нь даслах юм бол нөгөө талд чинь үл ойлгогдож байгаа, үл тоогдож байгаа мэдрэмж авах учраас би жоохон холдож байгаад өөрийгөө зохицуулж удирдах жагаад ирэх жишээ нэг юм уу те. Саяхан нэг галтгоондоо сайхан хоол идээ сууж исэн чинь манай зүгээр ингээл юм яриад ингээл ороод ирсэн чинь би ч нөгөө жижигхэн эмэгтэй манай нөхөр өндөр ингээл ороод ирсэн чинь шууд айгаал ингээл явчихж байгаа. Би ч нөгөө зодуулж модулж исэн болохоор ах нага заах мах те ингээд зодуулж исэн түүх миний бие дээр байгаа учраас ингээл ирж байгаа байхгүй. Тэгсэн чил за хэцүү ингээл хэрэнгүүд нь ухраал холдоол хөө за хойлоо жоохон завсарлага аваадах юм. Гэл тэгээд бахан галтгоо тойрж яваад жоохон гайгүй болжсэн орж ирж байгаа жишээ нэ тий. Гэтэ өмнө нь бол энэ бүхэн самадаг эдгэрэл хийхээс өмнө бол энэ бүхэн би анзаардаг байсан. Одоо би энэ ингээ илэрхийлэмжтэй ингэж ярьж байгаа боловч зүгээр дотор үүсэж байгаа жижигхэн юм үл мэдэгдэх юмнууд байгаа байхгүй тий. Тэгээ ингээл гараад ирлээ. Би тухайн мөчөд таадгаруулаа, нөхөртөөгөө эвлэрэл хийлээ. Миний бид эдгэрлийн урсгал ороод ирж байгаа. Эдгэрэл ороод ирж байгаа. Тэгээ одоо нөхөртөөгөө харьцахдаа шууд хаалтанд ороод айхлаар чинь шууд хаалтанд орно шүү дээ. Нөхөртөөгөө харьцахдаа шууд хаалтанд ороод хэлсэн юм ин үгүйсгээл чи дандаа ингэж яадаг, чи тэглээ, да гэхээ болчихж байгаа байхгүй. Оо гэд эхэлж байгаа юм ин. Нөгөө троманыхаа линзээр өнцгөр өнгөөр биш таймнаар хүлээж аваад ийм л юм хэлж байгаа юм байна шүү дээ. Гэт ойлголцож эхэлж байгаа. Тийм байна. Тэгэхээр өөрийнхөө оюун санаанд гэхээс илүүтэйгээр өөрийнхөө биеиндээ одоогийн нөхцөл байдал чинь өнгөрсөн дэх нөхцөл байдал биш шүү дээ гэдгийг нэг ясандаа ойлгуулад байна шүү дээ тий.
Одоо эн чинь нөгөө нэг задуулдаг байсан, нөгөө нэг хүчирхийлэл байдаг байсан нөхцөл биш ээ. Эн чинь тайван нөхцөл гээд түрүү ингээ ярьсан чинь нэг хошин шог байдсан шүү дээ тэр тэгтээ. Энэ айгуу тийм босс. Тэгээд нөгөө айгуу түрэмгийлдэг. Нөгөө нөхөр нь ингээл бүр нөхрийгөө бүр ингээл атгцсан гэдэг ш. Тэр шиг нөгөө лефтэнд ороод суух гал зүгээр гараа ихнэр нь ингэсэн чинь нөхөр нь зочиол авиргүүр. Энэ жил бас нөгөө айгүйх ингэж нөгөө багш нарынхаа дуруу хүрэж мөрөгдөг одоо эрэгтэй хүүхдүүд байдаг гэсэн ш. Тэгээд бид нарыг жоохон байж майхад чи 10 жилд бол багш нар цохин мохин айгүй байдаг гэсэн ш. Ерөөхдөө те. Тэгэл ингээл багшийн хажуугаар явхтаа л багш зүгээр эргээ харахад л цочиод байдаг байсан юм бүр нэг. Тэгэхээр одоо тэр чинь одоо инээж ярьж байгаа боловч яг үндэ нэг инээгээд ах чинь биш л байна л да. Одоо болох тэр нөхцөл байдлаас болоод одоо тухайн хүүхэд одоогийн нийгэмд одоо ямар харилцааны хэв маягаар өөрийгөө илэрхийлэх үуч гэдэг юм уу тэрэнд нэг ясандаа шууд нөлөөлөх хүчин зүйлс тэндээс ер нь бол тавигдсан байх гэдэг ш тэ нөгөө подкастын эхэнд нөгөө ээж аав одоо энэ насран хамгаалагчид тэ багш гэд ингээд аяюух нөлөөлдөг хоёлоо ярьжсэн ш тэ сая над нөгөө гэр бүлийнхээ жишээг ярьсан чинь нүдний өмнөр зураагаа л өнгөрлөө гэдэг шиг тэгэл нөгөө оройтол уцаа ахгүй ангууд энэ дээр нөгөө юм чангарал үсэл тэ ингээл бүр ингээл пачуурал байдаг мэдэг мэдрэгдээл өнгөрч штэ амар сонио. Тэгэхээр нөгөө биеийн анзаарна гэдгийг бит хоёр подкаст болгон дээр ер нь тал талаас нь маш их ингэж хэлж байгаа. Тэр нь соматик эдгэрэл гэдгийн одоо гол утга учир бол бас тэнд байдгаа гэдгийг бас хэлмээр байна. За бит хоёрын энэ подкаст бас нэлээд жоох урт болоод байна. Гэтэ асуулт бас нэг ганц хоёр үлдээд байна. Гээс асуучий гэж бодоод байна. Тэгэхээр одоо нийгмийн харилцаан дээр тэгвэл гарч ирж байгаа одоо их ажиглагддаг нэг юм одоо хамтарч ажиллахад төвхтөө ч гэдэм юм ингээд нэг юм жоохон хэцүү кейсүүд байдаг шүү дээ. За ялангуяа багаар ажиллахад одоо нэг хитрхи их өөрийгөө бодит нөхцөл байдлаасаа ингэж хитрүүлж үнэлдэг. Одоо тэрийг эго гэх юм уу да тий. Одоо би л тэгдэг ч гэдэг юм уу. Би илүү байсан штэ ч гэдэг юм уу. Би ингээд хийчлээ ч гэдэг юм уу. За гэр бүлийн харилцаан дээр ч гэсэн миний л зөв чиний буруу штэ. Би хэлээд ахад чи ойлгохгүй штэ ч гэдэг юм уу. За нэг ийм харилцаа энэ дандаа нөгөө миний зөв бусдын буруу гэдэг. Энэ харилцааны трама одоо яг хаанаас ингэж үүсдэг юм бол гэдэг дээр за нөгөө талдаа би хинч биш гэдэг байдал байгаа шүү дээ. Одоо нөгөө бүх юм нь буугаад өгсөн гэд хоёлаа туулах чадвар дээр ярьжсэн. Гэтэ илүү жоохон ингээд өөр өнцгөөс нь харах юм бол за яах юм бусд нь л болж ивэл би яах вэ гэдэг байдал ч юм уу. За би яах вэ зүгээр нөө энэ хэдтихээ л төлөө юм хийчихэ ч гэдэм юм уу. За миний ажил яах вэ? Энэ хэдийн маань юм бүтэг. Гэс би амжуулаад өгье ч гэдэм юм уу. Нэг юм өөрийгөө хоош нь тавьсан. За би зүгээрээ намайг магтаад хэрэггүй. Миний одоо хүч гэж юу байх вэ ч гэдэм юм. Нэг юм хоёр эсрэг төрлийн одоо нийгэмд гарч ирж байгаа тэр харилцааны хэм маягууд байгаад байна те. Тэгэхээр энэ дээр яг одоо трама талаас нь яриул энэ хүмүүст бол би эдгэрэл хэрэгтэй гэж бодоод байгаа байхгүй юу? Тэгэхээр яг одоо энэ дээр яаж ажиллах ёстой юм? Юунаас болоод энэ нөхцөл байдал үүсдэг гэдэг дээр асуумаар байна. За алинд нөгөө self esteem буюу хувь хүний үнэлэмж сул байна гэсэн үг. Би байгаагаараа л үн цэнтэй шүү. Миний үн цэн хувиршгүй. Би дахин давтагдшгүй. Тэгээд би ямар нэгэн эрхэм зориг дуудлагатайгаар үйлчлэлтэйгээр энэ хороо төрсөн гэдэг тэр цаад гүний үн цэнээ нээгээгүй магадгүй тийм нэгшил их султаа өссөн тийм тэй холбоотой байж болно. Тэ? Тэгэхээр сэтгэлийн хүчрхийлэл, биеийн хүчрхийлэл, оюун санааны хүчрхийлэл тэ чи мангар чи угаасаа чаддаггүй штэ гэдэг тийм хүчрхийлэлтэй өссөн тохиолдол ийм хоёр туйл байх нь. За мэдрэлийн тогтолцоо самадаг эдгэрэл талаас бол ерөөсөө энэ тромонууд чинь хаалтл болоод байгаа гэсэн үг. Тэгэд амьд үлдэх хамгаалтын энэ хаалт ажиллалаа тийм ээ харилцаанд орж ирлээ ажиллалаа. Би бараг солонготой ярихын төдийд л миний өөрийгөө нотлох хэрэгцээ өндөр байдаг. Би хизээ нэгэн цагт миний солонготой харилцах харилцаанд миний буруу болчих юм бол миний үнц нь унчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр би хинж болчих гээд байгаа учраас ямар ч үнээр хамаагүй би өөрийгөө нотлно. Тэгэхээр мэдрэлийн тогтолцооны нөгөө амиа хамгаалах зөнгийн fight буюу тэмцэлддэг. Би чадна, би өөрийгөө нотлно, үн цэнээ нотлно.
Тэгээд би үн цэнтэй хүн болно. Яг уг чанартай бол би дотооддоо ямар ч үн цэнгүй, арчаагүй, өчхүүртэй ийм яг л ээж аав тэгж мэдрүүлж байсан шиг, нийгэм тэгж мэдрүүлсэн шиг тий. Ингээд ухамсаргүйгээр тийм бодол явж байгаа гэсэн. Тэгэл би харилцаанд ороод ирэнгүүт л ерөөсөө л хүний үгийг тасалж яриад хүнлүү ингээл байнгын өөрийгөө нотлох хэрэгцээ өндөртэй юм болчихж байгаа байхгүй. Тэгээд нотлох хэрэгцээ өндөр, заавал бусдыг өөрийнхөөрөө байлгах гад байдаг зэрэг маань нөгөө жоохон нарциссист төрлөөр тэ дандаа өөрийгөө батлах гэдэг давших юм төлөвөөр илрээд байгаа. Энэ бол зөрөөс энэний цаана амиа хамгаалах зөн ажиллаад трауманы тогтцоор хөндөгдөж гарч ирээд нөгөө бидний бие тархич нь энэ өнгөрсний трауманы тогтцоо эсвэл яг одоо цагт аюултай нөхцөл үүсээд ийнө гэдгийг ялгаж чадахгүй. Эдгэрлийн алхам хийж цаад ухамсараа гаргаж ирж жинхэнэ ухамсар өөрийн энергиэрээ бүхнийг тойлмод харснараа энэ нь өнгөрснөөс үүдэлтэйгээр өдөөгдөж гарч ирж байгаамаа. Энэ нь бол яг одоо нөхцөл байдалд үүсэж байгаа хагарал эвлэрэл юм гэж ялгаж таниад тэгээд зөв цагт зөв үйлдэл хийх боломж бий болчихно. Хит их нотлох хандлагатай байгаа бол тэрүүгээрээ явна штэ. Одоо хилээд ямар ч нэмэр байхгүй. Яагаад гэвэл чи эдгээр хэрэгтэй байна гэх юм бол дахиад ирж ичхүүр гэж хүлээж авах тийм ээ. Ер нь хит их энэ нотлох хандлага, хит их энэ түрэмгийлэл, хит их хилэнгийн цаана асар гүнзгий ичхүүр гүн ичхүүр байдаг. Би зүгээр л байгаагаараа муу байхгүй юу? Арчаагүй байхгүй юу? I'm the bad one. Би нөгөө хөгц нөгөө юу муутцсан альва юмны муутцсан хэсэг нахгүй гэд тийм гүн итгэл ийм гүн ичхүүр байгаа даа гэсэн. Тэгэхээр хэдүүлээ ичхүүр гэдэг сэдв дээр магадгүй тусдаа бүр гоё тусдаа подкаст хийвэл энэ их асар том сэдв. Үнэндээ нийгмийн том өөрчлөлтүүд тэр Оросын коммунизмын үеийн тэр нөхцөл байдалч тэр ингээд нийгэмд гүн ичхүүр үүсгэсэн байгаа хгүй солийн траума байгаа юм. Судалгаар бол ингээд миний сурж байгаа зүйлээр бол тэгж харагдаад байгаа. Тэгэхээр энэ нь бидний дунд бид нар чинь нийгмийн бүтээгдэхүүн учраас ухамсаргүйгээр байгаагаас суудсан л байгаа. Энэ нь заавал та биднийх байх албагүй. Та заавал муу юм хийсэн учраас байх албагүй тийм ээ. За нөгөө талдаа дандаа л хүнлүү ингээл идэг тал маань ерөөсөө мэдрэлийн тогтолцооны дахиад амиа хамгаалах хариу үйлдэл гэж болно. Энийг хайраар үлдээд байна уу? Хайраар бусдынхаар үлдээд байна уу? Эсвэл би чин сэтгэлээсээ одоо өвлгөр үлдээд байна уу? Эсвэл зүгээр айсандаа үлдээд байна уу гэдгийг ялгаж таних хэрэгтэй. Энэ нь бие дээр шал ондоо болж мэдрэгддэг. Тэгэхээр бусдынхаар байгаа л дандаа чинийхаар бай ингээ гэж байгаагийн цаана урайлгхан боловч гүнд нь найдас байдаг. Тэр айдас яаж илэрхөх гэхээр ингээд хэлчүүл нөгөөх маань гомдчих байх тэгээ яваад өгөх байх. Ингээд хэлчүүл нөгөө уур нь хөдөлчих байх. Ингээд хэлчүүл би хаягдчих гологдчих байх. Ингээд хэлчүүл нөгөө бид хоёрын явуулах байгаа ажил бүтэхгүй тэгээд би санхүүгийн хэцүү байдалд орчин. Тэгэхээр яаж иж байгаа л аргалъя. Нөхрөө яаж иж байгаа л аргалаад л байж. Тэгэхгүй бол хүүхдүүд зодчин эсвэл би салчин тэгээд хүүхдүүдэд өнчрүүлчин гэд дандаа трауматай холбоотой өмнөх харилцаатай холбоотой тийм ийм ам хамгаалах хариу үйлдэлүүд байх нь бий. Энэ нь баг байхаасаа ээжийн магадгүй аав ээж аваартай ажилласаа төрмгийн орж ирнэ. Ээж аавын уурыг зохицуулж сэтгэл хөдлөлийг нь зохицуулж ингэж бүр сурчсан. Би ямар байна? Тэрийг дагаад ээж аавын сэтгэл санаа янз бүр байдаг учраас би өөрийгөө зохицуулах хэрэгтэй юм байна. Би дандаа ингэж манипуляц хийж зохицуулж наагур цаагаар нь гүйж аргалах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол гэр бүлийн уур амьсгал хэцүү болчих юм байна. Тэгэхээр ийм төрлийн хөвч нь багаасаа ээж аав нь болсон. Сэтгэл хөдлөлийн хувьд бүрэн төлөвшөөгүй ээж автай сэтгэл хөдлөлөө удирдах сураагүй ээж автай өсөөд тэгээд тэр ээж аавынхаа сэтгэл хөдлөлийг өмнөөс нь зохицуулж удирдах тэгээд ээж аав үгээрээ ч гэсэн хэлж ирсэн. Чи муу хүүхэд байгаа учраас миний уур хүрээд байгаа.
Чи гэрээ цэвэрлэгээ учраас ингэж байгаа юм. Миний өнөөдөр ажил дээрх стресс гэрд ороод гарч ирэхдээ чи муу хүүхэд байгаа учраас гэж гаргаад ирчихэж байгаа байхгүй. Тэгэнгүүт тэрийг сүүл батлаад өгчөж байгаа. Тэр яаж иж байгаа л энэ бүхнийг зохицуулна, хэнийг ч уурлуулахгүй байна, хэнийг ч гомдоохгүй байна. Гэтэл харилцаа өөрөө ээдрэгтэй ертөнц учраас ихэнх үедээ нэг гоё байна. Тэгэд харилцаа үнэндээ конфликт, ээдрээ, маргаан, үл ойлголцлоо дүүрэн байдаг. Тэрийг даах чадамжгүй. Эхний үл ойлголцол үүслээ, нэг бол зүгтаалаа, нэг бол дандаа нөгөө талынхаар явлаа. Тэгээд эцэст нь өөрийгөө нөгөө харилцаанд алдсан байдаг. Эсвэл ямар ч харилцаа үүсгэж чадахгүй нөгөө жоохон гоё харилцаа үүсгээл гүнзгийрхгээл тэ жоохон үл ойлголцол үүсэл тэрийг шийдчихвэл гүнзгийрх гээд байдаг. Тэрийг үүсгэж чадахгүйгээр зүгтаагаал гараа явчихдаг. Ийм динамикт орчиж байгаа. Тэгээд үнэндээ энэ харилцааны үл ойлголцол маргаан бол цаад зорилго нь peace буюу жинхэнэ инх амар амгалан байдалд хөтлөх байдаг. Үнийг Жин Кейсийн Ричард Радаас би сурч байсан. Тэгэхээр харилцааны энэ ээдрээс айх хэрэг байхгүй. Энэ бол ингээд жамсны зүйл. Харин хэрхэн хил хязгаараа хамгаалж зөв цагт нь зөв хариу үйлдэл үзүүлж ялган таних ухаанаар хараад энэ нь өнгөрснийх үү, энэ нь одоогийнх үү, энэ нөхцөлд яаж зөв хариу үйлдэл үзүүлэх вэ гэдгээ таних. Энэ нь дахиад эдгэрэл хийх хэрэгтэй аялал болдог. За тэгэхээр саяны ингээд ярианаас харангууд ганцхан эцэг эхтэйгээ өсөж байгаа гэхээс гадна одоо яг Монголын нийгэмд түгээмэл байдаг нэг асуудал байдаг тийм ээ. Тэр нь одоо тавиул хөвгт гэж ярьдаг шүү дээ. Энэ үг жоохон муухай сонсогдоод идэв. Тавиул хөвгт гэдэг яг нөгөө 90-ад оны үед чи одоо яг бидний ээж аавуудын үед яалтчгүй одоо өөр хүүхдэд тижээхийн тулд те амьд байлгахын тулд гадагшаа татгшаа явж ажил хийдэг ч юм уу удаан хугацаагаар одоо ялангуяа Солонгос руу ч гэдэг юм уу те ингээд нөгөө аягүйх явсан штэ бидний ээж аавууд. Тэгээд тэр үед хүүхдүүдээ хамгийн ихтгэл найдвартай одоо эмээ өвн байдаг бол эмээ өвөө дээр ч юм уу хамаатан садныхаа ах эгчдэр ч юм уу үлдээгээд ингээд явдаг. За тэнд очиод хөөрхийн минь нөгөө одоо амьд байлгахын тулд мөнгө явуулдаг байдлаар хайраа нүхдэг ч гэдэг юм уу те. Тэгэхээр яг тухайн үеийн одоо хүүхдүүд чинь 30 гараад нөө нэмэх 30-ууд чинь гэдэг шиг те явж байгаа гэр бүл зохиохон зохиогоод за зарим нь ч бүр гэр бүл зохиогоо салаад ч юм уу за ажил карьерийн хувьд бас зарим нь удирдах төвшөнд ч юм уу ингээд янз бүрийн байдалтай явж байгаа. Тэгэхээр яг ийм байдалд өссөн тэр тавиул хүүхд гэж нэрлэдэг байгаа хүүхдүүдийн харилцааны онцлог за тэгээд тэр хүүхдүүдийн нийгэмд ингэж өөрийгөө одоо гаргаж ирж байгаа тэр шинжүүд нь ямар байдлаар түгээмэл илэрдэг юм болоо давуу сул тал гэж юу юм байд юм уу те энэ тал дээр та юу гэж хардаг вэ? За тийм удаан хугацаагаар хүүхдээ бусдад даатгаж явна гэдэг бол тэр хүүхдийн хувьд үнэхээр шок болох байсан. Тэр хүнд зүйл. Маш их уй гашуу, хорсол, дургуутсалтай өсөж байгаа. Тэгээд тухайн хүүхдэд шок борж илэрж байгаа нь юугаар илэрх үү гэхлээр шин, орондоо ингээд нэг шээдэг болчихно. Маш их хар дар зөөдлөн сэтгэл хөдлөлөө удирдах чадамжгүй айгүй гадагшаа юм төрөмгийн асар их ууртай мэдрэмтгий болчихно. Эсвэл хинтээж харилцахгүй бусдаа тусгаарлагдсан дууч гардгүй болно. Сурлагадаа эрс модонд сурна гэдэг чинь дээд тархины үйлдэл байхгүй. Гэтэл тарих биеийн доод тархинд чинь тэр чигээрээ аюул дөртлөө гэдэг харангийн дохиод илдээд байгаа үед юм сурах тийм ээ. Тэр сурлага эрс мууддаг болдог. За тэгээ энэ ийм нөхцөл байдалд удаан явах нь нөгөө хүүхдэд хэцүү байдаг. Боёо хин нэгэнтэй дотносож энэгсэж харилцаа үүсгэх хэрэгтэй болдог учраас эмээ өвөө үнэхээр мэдрэмжтэй л биш бол ихэнхдээ үе тэнгийнхэнтэйгээ дотносох хандлагатай болчдөг. Энэ их шиг хандлагатай болчдөг. Тэгэхээр үе тэнгийнх нь юу гэж бодно, үе тэнгийнхээ таалагдана гэдэг хамгийн эрхэм зорилго болдог. Тэгэхээр үе тэнгийнхэн чинь өөрсдөө эрсдэлтэй зан үйлтэй, эрсдэлтэй алхамтай юу ч хийж магадгүй эрсдэлээ бүлгэх өмнө тэнгүүд нөгөө хүмүүстүүдэд тааруулаад элдв зөвлөлд цуг донтоо хамаг юм аваачиж өгөх эсвэл өөрөө хүчрхээлийн бай болох өөрөө эсвэл тэр хүүхдүүдийн өмнөөс очиж хүчрхээлэл үлдэж хүн дээрлэх тийм ээ. Тэгээ хамтдаа янз бүрийн эрсдэлтэй зан алхмууд оролцох гэх мэтчлэнгээр ийм байдалд орчиндоо тоглоом нь донтох гэх тийм ээ. Гэх мэтчлэнгээр. Тэгээ магадгүй зүгээр би бодож байхад одоо
ингээд тоглоомонд дондох ялангуяа мөрөөдөө тоглоом тий ингээд видео тоглоом, архин дондох магадлал их өндөр байгаа штэ тий. Тэр магадгүй хүүхэд насны энэ үйл хахралтай ч бас их холбоотой байж болно. Учир нь ерөөсөө ингээд зүгээр уйдаад чимээгүй ганцаараа байх юу ч байхгүй зүгээр л ингээд хов хоосон ганцаараа байх хамгийн аюултай болж хуурж байгаа байхгүй. Хинч байхгүй байх. Тэгэхээр тэрийг ямар нэгэн юмар зайлшгүй тогтмол нөхчих хэрэгтэй болдог. Тэгээд тэр нь бол донтолт болоод хуурчиж байгаа. Ажил одоо юу гэдгийг одоо секс донт бэлгийн ажил донтох тийм ээ. За эсвэл янз бүрийн dysfunctional харилцаанд донтож элдв драма дүртэж явах тийм ээ. Элдв хил аманд өртөх тоглоомонд донтох, мөрөөдө тоглоомонд донтох гэдэг гэдэг тийм ээ. Тэгээд хайрыг ихэнхдээ ийм гадаад хүчин зүйлсээс буюу хайрлаж байгаа гэдгээ ээж аав ихэнхдээ ингээл мөнгө өгөөл ингээл мэдрүүлж ирсэн бэл мөнгөтэй их эрүүл бус харилцаатай болох нь би. Тэгээд ээж аав ингэж зовж мөнгө олж агаар би хурдан аргаар мөнгө олох боломж байдаг гэдэг гэж тийм бодол байж байлахыг хүссэндээ магадгүй мөрөөдө тоглоом руу ороод хурдан мөнгө олох гээд хурдан баяжих гээд тэгээд үнэндээ энэ дэлхий дээр үнц нь бүтээхгүйгээр хурдан мөнгө олж байгаа тэр зөвсөд ихэнхдээ нурж ундаг, ихэнхдээ алга болчдөг учраас дахиад тэрийгэ өвлддөг. Тэгээд тэр нь нөгөө амьдралыг сүтгэх хор зуршил болоод донтолт болоод хувирчих нь бай, тийм ээ. Тэгэхээр магадгүй маш олон донтолтын шалтгаан энэ үйл хайхрадаг орхигдохтой холбоотой байна. Учир нь үе тэнгэхэнтэйгээ инэгшээд эрсдэлтэй зан үйл рүү ороод хинч тэрийг зогсоохгүй. Тэгээд магадгүй эмээ өвөөтэй нэг сайн энэгшээгөө, асран хамгаалагчтай нэг сайн энэгшээгөө бол тэр хүмүүс юу ч хэлэх нь чухал болчихж байгаа байхгүй, тийм ээ. Ээж аав. За тэгээд гэр бүлийн харилцаа талаас бол одоо тийм зүгтах эсвэл хэд их араас нь хөөцөлдөж түгшиж гүйдэг болж болно. Дээрэс нь нэг юм судалгаа байдаг л да. Хүүхэд насны юм трауманы 10 асуулга байдаг. 11 асуулга. За тэрэнд нь чи биеэр хүчрхийлүүлж зодуулж байсан уу? Эсвэл сэтгэлийн хүчрхийлэл амсч байсан уу? Тэр нь одоо юу гэдгийг чиний уур хилэн бухимдлыг дандаа шууд өгөөсгдөг дугуй гэдэг чи хизээ сэтгэл хөдлөлөө мэдрэмжээ үнээр нь илэрхийлж болдоггүй байсан. Эсвэл ээж аав асран хамгаалагч нар үгээр доромжилдог те чи арчаагүй чи айлын хөөхөд да ингэж маш их хүнд зүйлсүүдийг хэлдэг гэдэр байсан. Гэх мэтчлэн 10 төрлийн хүүхэд насны траумаг ингээд тодорхойлсон байгаа юм л да. Тэр асуулгад 4 болон түүнээс дээш тийм гэж хариулж ирсэн бол тий намайг биеэр хүн зодж ирсэн, би ийм байсан, надад идэх хоол унд байгаагүй, надад тэгээд би данаас хоол ундгүй болоод айдаг байсан гэдэг гэх мэтчлэн иймэрхүү зүйлсүүдэд тийм гэж хариулж байсан бол 4 болон түүнээс дээш бол гэр бүл салалтын салах магадлал одоо 2 болон түүнээс дээш удаа гэр бүл салсан байдаг. Тэгэд эрсдэлтэй зан үйлтэй байх магадлал нь даруй 60-70%. Эрсдэлтэй зан үйл гэхлээр элдв зүйлсүүдэд донтдог, тийм ээ. Ухамсаргүй үйлдэлүүдэд автдаг, өөрийгөө хөнөөх үйлдэлүүдэд автдаг, аюултай нөхцөл байдалд өөрийгөө оруулдаг гэдэр байх нь. Үүн дээр нэмээд 4 болон түүнээс дээш зүйлд тийм гэж хариулсан бол нэмээд chronic illness буюу тийм эмчлэгддэггүй, оншин тодорхойгүй бидээр юм өвдөлттэй. Тэгээд зүрх судасны даралт ихсдэг, зүрх судасны өвчлөл ихтэй болох нь ингээд байдаг. Тэгэхээр харилцаан дээр бол ерөөсөө яаж илэрхүү гэхлээр нэг тийм биеийн их өвддөг, эсвэл ууртай түрэмгий, эсвэл нэлээд донтолттой, эсвэл бүр хүнтэй харилцахгүй ингээд хаагдцсан байдлаар илэрхийлэгдээд тэгтэл гэр бүл чинь танаас итгэх зүтгэлийг, энергийг, харилцааг оролцоох шаардаад байдаг. Тэрэнд эрүүлэр оролцох чадамж нь сул болчиход байгаа. Тэгээд ирэхээрээ гэр бүл салах гээд байгаа, хүүхэд өнжих гээд байгаа, дахин травма давтагдах гээд байгаа. Ингээд энэ гэр бүлийн харилцаа үүсгэхээр л би ерөөсөө болдгоо эсвэл тэгэл хаяа явчих л та. Эсвэл төр зүрийн өөр тийм ээ сайхан төр зүр дурлах замаар тэр харилцаанаас цухтаах ч юм уу. Тэгээ гэр бүлийн нөгөө араар тавилт мавилт эхлэх. Ер нь тэгээл нөгөө нэг бага насны энэ яг одоо 0-3 наснаас өмнө гэл түрүү хоёлаа ярьжсэн тий. Тэр үеийн яг одоо ямар орчинд өссөн,
бидний эцэг ээж аауд асран хамгаалагчид маань жишээлбэл ямар нийгэмд өссөн тэр хүмүүсийн трама яг ямар онцлог байсан ч гэдэм юм ингээд маш олон хүчин зүйл яг өнөөдрийн намайг бас манай сонсогчдыг те бүтээхэд гэдэг юм уу да олон хүчин зүйл нөлөөлдөг юм байна гэдгийг ухаараа сууж илаа. Тэгэд энэ түрүүнээс хойш яг өөрийг чинь ингээд биеийг ажиглаад амьсгалахт чинь дагаад амьсгалаад ингээд тайвшраад явж исэн чинь нөгөө трама яг нөгөө бие дээр тогтсон чангарал гэдэг юм бас дахиад аягүй сайн бодогдчихлаа. Тэгэд хоёлаа ерөөхдөө энэ түрээд яг подкастаа жоо өндөрлөх тийшээ оръё гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн подкаст маань трама ба харилцаа гэдэг сэдвээр явагдлаа тийм ээ. Тэгээд яг энэ трама ба харилцаа гэд ярихаар болормоо коучтойгоо яриад сууж байхад бол хосын харилцаа, нийгэмд яг бидний одоо насан туршаа хоноо өөрсдийгөө авч явж байгаа байдал, за гэр бүл дээр гараад ирэхээр үр хүүхэдтэй яаж хандах тэр хандлага, харилцаа гих мэтчлэн за найз нөхдөдөө ч гэсэндээ бид нар яаж харьцдаг, эргээд ээж аавтайгаа хань ижилтэйг яаж харьцдаг гэд ингээд бүх зүйлд болвол яг энэ траманы тогтоц тэр трама тохиолдсон трамаг үүсэх үйл явдлууд бүгдээрээ нөлөөлж идэх юм байна. Тэгээд энэ болгон дээр тэр донтолцч гэдэг юм уу нийгэм тулгамдаад байгаа асуудалтай хүртэл аюулгүй холбоотой болоо явж гэр бүл салалт, донтолт за энэ одоо янз бүрийн одоо амиа хорлолт ч гэдэг юм уу хүнд зүйлстэй болвол бүр ингээд уг суураар нь бид нар яг нөгөө эмчлэхгүй болвол нөгөө хамгийн ихэнд 3 хүн тутмын нэг нь нийгмийн сэтгэл зүг маш муу байна гэж дүгндэг гэдэг бол яг энэ трама ялангуяа энэ харилцаатай холбоотой трама ямар хүнд төвшөнд байгаа юм бэ гэдгийг бас баталж гин гэж миний зүгээс харж гин. Тэгээд маш олон гой кейсүүдийг ярьж байхад цаашаа ярилцах сэдвүүд бол энэ дээр үнэхээр их байна гэж бодлоо. Одоо донтолт гэл нэг сэдв баймаар байна. Ичхүүр гимшил гэдэг дээр бүр задлаад гой ярмаар байна. Тэгэхээр та бүхэн маань сонсогчд маань бас ялангуяа өөртөө тохиолдоод байгаа кейсээ ч юм уу те заавал өөрийнхөө аккаунтаар биш одоо нэрээ нууцлсан байдлаар ч юм уу болормоо коуч гэд пэйж руу илгээж болж гин комент хэсэгт бичиж үлдээж болж гин дараагийн подкастууд дээр бас ямар сэдвийг хөндөж ярих уу гэдэг дээр таад манаас гоё саналаа бичээрэй гэж бас уриалмаар байна. За тэгээд хамгийн сүүлийн асуултаа уламжлал ёсороо болормоо коучтэй үлдээе. Тэгээд нэг гоё мэдээ нь бол биднэрт те хэдийгээр ингэж болохгүй зүйл байгаад байгаа ч гэсэн хажуугаар нь энийг эдгээх тэр эдгэрлийн аяллаа эхлүүлэх эдгэрэх тэр боломж нь бас байгаад байгаа гэдэг бол миний хувьд бүр үнэхээр гоё байгаад байна. Тэгээд энэ дээр эдгэрлийн урсгалаа нээх бас үнд хөлбөргүй группээ нээгээд зах цухаас нь энэ гоё биетэйгээ яаж ажиллах юм гэдгийг эхнээс нь гоё бас заагаад явж байгаа болормоо коучтой бас маш их талархаж байна. Тэгээд энэ дээр өнөөдрийн яг трама ба харилцаа подкасттай холбоотойгоор танд нэмж хэлмээр байгаа зүйл байвал бас подкастынхаа төгсгөлд гоё хэлээч гэж урьж байна. За. Трама харилцаанд үргэлж реакцаар илэрдэг. Одоо ямар нэгэн байдлаар харилцаанд аюултай мэдрэмж авлаа, хамгаалагдлаа, амиа хамгаалахын тулд 1 2 3 л үйлдэлхийн тэмцэлд нуурлан зүгтаан дөгшин эсвэл шууд харилцаа болоод хаагдчихна тийм үү. Тэгэл харилцаа чинь нэг л хэлбэртэй нэг л юмаа давтаал явдаг. Би ажлаа сольсонж, гэр бүлээ сольсонж, орчин нөхцлөө гадаадад амьдралаа, дотоодод амьдралаа сольсонж нөгөө харилцааны чинь хэв дардас дахин давтаад байдаг юм мөнхөд даад л явж идэг. Тэгэхээр нэг мөсөн зориг гаргаад эн чи одоо юу үлээгээд өөрлөгөө ингээд харчвал ууных амьдрал амархан болчих гээд байгаа байхгүй тий. Энэ хороо дээр та нэг сайхан юм гүн харилцаанд тайтгарч, уярч тийм ээ. Тэгээд харилцааны асуудал гарахаа үед шийдэж, эвлэрч тэндээсээ мэрэгэн ухааныг сурч, туулж амьдрах гэж ирсэн штэ. Гэтэл нэг л юмаа давтаад ахаар чин гацсан мэдрэмжтэй нэг л утгагүй нэг л төгөлдөр биш байгаад байна. Сэтгэл дундуур байгаад байна мөн үү? Тэгэхээр энэ харилцааны асуудал бол бидний хүн болгон тулгардаг асуудал. Одоо тулгарж байгаа асуудал бол өнгөрсний тусгал байж болно. Та өнгөрснөө заавал очиж ухахгүйгээр, дурсамжин дээр очихгүйгээр миний бие өнгөрснийг маань яг одоо реакцаараа надад харуулж идэг. Тэгэхээр би биеэ ухамсартайгаар удирдах зохицуулж тэр амь хамгаалах зөнгийн хүчтэй идэвхжлийг гартаа авч тийм ээ тэрэндээ удирдагдаж биш гартаа авч сураад
Би амьдралаа гартаа авъя. Ийм л урилга өгч өг. Маш энгийн. Очоод нөгөө харилцааныхаа тэр хүнд юмыг очоод өнгөрслөгөө ухаад байвал саматаг сэтгэл засал талаас бол тэр мэдрэмж чинь биедээ чинь дахин батчаад л байдаг. Одоо тарих судлаар бол ямар нейронуудын холбоосыг идэвхжүүлнэ. Юуг мэдрээдэн тэр чинь хүчтэй автомат хариу үйлдэл болж үлддэг. Ухамсаргүйгээр шууд л гарч ирдэг. Тэгэл өнгөрснөөхөө хэцүү юмыг дахин давтаал мэдрээд л байх юм бол одоо цагтаа харилцаан дээрээ яг л тэр мэдрэмж хариу үйлдэлээрээ л ингээд давтаад байдаг. Тэгэхээр самадаг гэдэгрэл бол заавал өнгөрснөө явах албаа өнгөрсний чинь би чинь тэгж л байгаа. Бүх дурсамжтай чинь тэгж байгаа. Тэгэхээр зүгээр л хүртгүүн төвшин жижигхэн юмнуудаар өөрийгөө суллаад тэгэд одоо өөрийгөө эрх чөлөөтэй ингүүн дүүрэн харилцаанд тайтгарч чаддаг, хүний нүд рүү ихт сайхан харж чаддаг, хайрлагдаж чадаж амьдраач гэдэг урилгыг л өгж байгаа. Маш гоё урилга байна. Тэгээд ерөнхийдөө хүмүүсийн хувьд ихэнхийг нь ажиглаад тахад нэг юм байдаг тий. Нөгөө өнөөдрөөрөө амьдрал болоо л шүү дээ. Гэхдээ яг ингээд гаднаас нь харахаар уг нь энэ хүн ингэчүүл гэд ингээд харагдаад байдаг тий. Тэгээ яг болоод байна гэж байгаагаа түрүүний хэлсэнчлэн одоо архиар ч юм уу, тамхиар ч юм уу, за хит их ажилдаг ч юм уу, нэг иймэрхүү донтолтуудаар айгүйх аргацаах одоо байдлууд маш их ажиглагддаг. Тэгээд нөгөө ичхүүр гимшил гэдэг дээр бас айгүйх ярьдаг. Тэгээд өөрийгөө нэг хүн ер нь өөрийгөө л мэддэг шүү дээ. Яг дотоод зүрх сэтгэл маань хоосон байна уу, бүрэн дүүрэн байна уу гэд. Тэгэхээр яг танд нэг л тийм нэг юм дутуу мэдрэмж төрөөд өөртөөгөө магадгүй оюун санааны төвшөнд эдгэрэл хийгээд ажиллаад байдаг. Нөгөө ухаарл аваал байдаг гэж Болмоо коуч маань их ярьдаг тий. Тэгсэн хэдий ч гэсэн цанаа л нэг л юм хайгаад ч юм уу хоосон мэдрэмжтэй байгаад байвал бидний энэ community-д биднэрт итгээд эдгэрлийн урсгалаа нэхнэ гэдэг энэ гоё үн төлбөргөө сургалтуудыг багтаасан групптаас ороод ирээрээ гэдэг урилгыг бас нэмээд өгмөр байна. Тэгээд энэ хүртэл бит хоёрын подкастта хамт байсан маш энэ бас ярихад яг миний хувьд бол ингээд нэг инээж хөхрөөр яриад ах сэдв бас биш байлаа. Уг нь бит хоёр чи их инээдэг хүн байна. Инээжмээр л байна. Өнгөрсөн амьдралууд маш их бодогдоод ч гэдэм үү те. Яг одоо яг энэ дээр ингээд миний хувьд ингээд чангарал явагдчихад байгаа байхгүй тий. Тэгэхээр яг энийг нэг гоё подкастныхаа дараа суллаа да гэж бодвол сууж ийн. Тэгэхээр магадгүй зарим хүмүүс бас яг надад төрж байгаа шиг яг таны тухай ярьж байгаа шиг ч юм уу те. Энд тэнд чинь би дээр чинь бас ямар нэг чангарлууд үүссэн болвол тэрийгээ түрүүний подкастны дунд Болмоо коуч маань ярьж ирсэн шүү дээ. Гоё судлах аргуудыг зааж өгсөн. Зүгээр гоё биеийн анзаараад хаана чангарал байна гэдгээ амьсгалаад сайхан суллаад ингээд хийгэрээ гэж хэлмээр байна. Тэгээд хамт байсан подкаст сонсогчдод маш их баярлалаа. Тэгээд таалагдсан бол подкастаа бас нэг гоё шеэр хийгээд олон хүмүүст хүргээрээ. Тэгээд энэ бол үнэхээр бидний монголчуудад маань манай энэ нийгэмд үнэхээр хэрэгтэй сэдв байлаа. Тэгээд Болмоо коучтой маш их баярлалаа гэж хэлмээр байна. Маш их баярлалаа. Эргээд олзъя да.